Yeah, 100. Sounds so funny, then I can keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is goals. I feel like 3,000 energies is down on cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot. Ором дэгрүү үзэгчтэй 21 цаг 30 минут болсон байна. Энэ бол NBA Talk-ийн та бүхэнд хүрдэг цаг байгаа. За өнөөдөр бол энэ улирлын нэвтрүүлгийн маань 14 дахь дугаар та бүхэнд хүрнэ. За бид дахиад л дөрвөл байгаа энэ да. Гэхдээ Баясаа ах маань хувийн шилтгааны бол бас ирж амжаагүй. Тэгээ оронд нь амарж маань эцэст ирлээ. Тэгээ 2 дугаарын өмнөөс л амарж орох бах гэж яриалээсэн. Тэгээд эцэстнийг юм ирлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Гадаадаар явах айгуу гоё тийм завшаанууд олдоод гоё илаа. Гэтэ тийм амарч мөнгөтэй хүмүүс шиг ийм дулаан орноор яваагүй. Ажиллаар явсан. Тэ би ч бас нөгөө судар номын сургууль мужигч юм бэлээ. Тэгээ саналаа. Тэ. За тэгээ амарж маань ирсэн болохоор өндөр мэдээж бид Денверийн талаар ярилцсан. Нэвтрүүлгийн Platinum Event дэгч үндэсний дээдлийг аль бие усны ап. За Токи PKM-ээр дээдлигийн тоглолтын таамгаа илгээж тэгээ зөв таах бүрдээ бас шагнал авах боломжтой. Мөн статистикийн мэдээллийг Токи ап руу ороод авах боломжтой. Мөн нэвтрүүлгийн Platinum Event-чээр Сагсан мөгийн спортыг дэмжигч хамтдаа Coca-Cola ажиллаж байгаа. За хоёртоос орой мэндийг хүргэе. Амарчаг хараад. Тэг уулын мөнгө хараад тэгээ ханилж яваад танаа гэдэг шиг яг баян хамт байдаг хоёр үнэ тоохгүй жоохон муухай зан гаргачлаа уучлаарай. Ингээд ихний сэдв маань Minnesota Timberwolves San Antonio Spurs гэсэн өчигдрийн хамгийн оргил тоглолтоор. Магадгүй энд өнгөрсөн 7 хоногийн хамгийн оргил тоглолт гэдэл чид буруутгааргүй юм үзэж тоглолт. Тэглээ. Чэтэд ялагдаад Wemby өсөө авсан. Wemby-ийн нэг юм үсээ авсаа. Одоо нөгөө шавлан сүм мөнд байгаадсан тэр vibe руугаа ороод төвлөрж байгаагаа илтгэж байгаа ч юм шиг тий. Сэтгэл зүй бол арай л өөр тоглогч гэдгээ руки улирлаасаа эхлээд нөгөө All Star-аар ном уншдгаасаа эхлээд харуулсаар байгаа даа. Ер нь зөвөр хөөнийхөө хувьд ч тэр онцгой юм шиг тий. Ер нь бол өөр юм шиг тий. Ер нь бол энэ залууд тэр нэг гаднаас харагдах байдал ч юм уу одоо тэр үсэг зэг байна тий. Ногтхон хамаа байхгүй. Зөвхөн одоо ялахын төлөө тоглолт гэдэг л зэлтгэл ах шиг байна шүү дээ тий. Бидэрт бас харуулаад ах шиг байна. Анх орж ирэхдээ л яриа мараа өгж байгаа юм. Тий. Сэтгхүүн өөр шүү дээ. Одоо тэгээд яг зүгээр нэг юм нийгэмд за яг тоглолтоо эхлэе ярьчих тий. Дараа нь Wemby-ийн талаар саналж байна. Энэ тоглолтод Edwards үнэхээр онцгой 54 оноо авсан. 55 оноо. Карьер хай. За 2 дугаар үедэр Wemby зогсоогдчихгүй байсан. Тэгээ 3 дугаар үеэс эхлээд Minnesota-гийн тоглолт сэргээд эхлэх үед Wemby хариуг нь бас барьсаар байсан. За тэгээ 4 дугаар үед бол Ант галзуурсан. Антив 26 оног 4 дугаар үед авсан. Ер нь Mr. Fourth Quarter юм байлээ л дээ. Оног нэг үед аав мэдчих тоо тэгээд. Гайхамшигтай. За эсрэг талаас Wemby бас тий 39 оноо. 39 оноо. Тэг чурч хоёр ч боломж байсан да. Тийм ээ. Чөл шидэлтэй аль үстэй. Тийм. За энэ бол одоо ингээ Wemby Ant хоёр чинь нэг 4 довтлогоо дараад л хилцдэг. хоёулаа дундаас 3-3 гэдэг. За энэ тоглолтын эцэг тавьсан да. Энийний дараа гэхдээ Edwards 3-3-аас ийсэн шүү дээ. Төгсөлт нь тэр 3 оноогоор хожиж Wemby нэг албаар чөлөөч одоо гарч байгаа юм. Шаардлагагүй санагдсан. Энэ супер клач. За тэгээд эцэст нь Spurs ялтараа. Энэ байж тэгээд одоо би нэгээ юу гэж зарлчлаа дөө. Rival те. Одоо би бинийхээ эсрэг бол ер нь л хамаг байдгаа.
давхаж тоглодог, ялахыг хүсдэг тийм хоёр тоглогч гэдгийг нь харуулчлаа. Би одоо лигийн залуу тоглогчдоос хамгийн том сэтгэл зүйтэй хоёр тоглогч юм болов уу гэж хараад байгаа. Лигт байгаа тоглогчдоос энэ хоёр тоглогчийг. За тэгээ Вембигийн минутыг бас онцлох хэвээр. Ямар нэгэн зөвөргүй ингээ хязгаарлалтгүй тоглоод Айн чиг юм чухал тоглолтыг 40 минут тоглосоо бол магадгүй бас 50 ононд хүрэхийг үүсэхгүй байгаа. Одоо бид нэр одоо Лукаг NBA-гийн дараагийн нүүр царай гэж одоо айгүй олон жил ярьж штэ. Удирдлийн өмнөх таамаг болгон дээр MVP авах фаворит нь Лука байдаг. Өмнөх жилийн хинч байсан хамаагүй. Сая удирч гэсэн тийм байсан. Гэтэл тэгээ бүр NBA-гийн хамгийн том багт ирээд бүр тэр нь ойлгомжтой болж байтал Лукаг зүгээр дарж ярьж байгаа юм биш. Гэхдээ энэ хоёрын нэг юм болов гэдэг юу төрсөө. Өрсөлдөөн тий. Тэгээ мэдээ шээ байгаа. Гэхдээ энэ ерөөсөл дараагийнх нь энэ хоёр юм. Лукаг алгасан байгаа шүү дээ. Талгасах гад байгаа. Одоо Лука, Тейтум, Шээ 3 ч нэг үеийн залуучууд болчиход байна шүү дээ. Тэнгууд яг арай жоохон дараагийн үеийн Айн толонгууд тэрний арай жоохон дараагийнх нь Вемби болоод гараад ирэнгууд одоо нэг нь дөнгөж нэг 21-тэй тий. Нэг нь дөнгөж 24 хүрэх гэж байгаа. Нөгөөд нь болохоор яг 27 дээрээ хүрж байгаа. Нэг ийм ойрхон залуучууд байгаа юм л та. Тэгээд яхааргүй нэгэн үеийн залуучууд л ч одоо энэ дундаас Вемби хамгийн жоохон мөртлөн, хамгийн томоор тэгээд хамгийн залуу насндаа авраг авах боломжоо ихсгэснээр ингээ карьер нь үргэлжлээд багын ч гэсэн их зөв өөрийг нь тойруулаад богино хугацаанд ингээд босгочуудаа гэдэг. Санхүүгийн алдагдлахгүй тий. Тэгэхээр одоо Лука жишээ нь авраг авч үзэг. Тейтум 26 та авраг авсан. Тэгсэн. Тэнгууд Шээ 27 та авраг авсан гэх тэгэхээр Вемби нэг 24 юм уу 5 та авах хангалттай боломж байгаа хгүй одоо 21-тэй гэж бодохоор. Тэгээ Вембигийн тал дээр Вембиг дээр түрүүнд би нэг тоглолтын дээр ярихчихсан яг нэг ийм ямар ч салбар дээр ингээд орчин үеийн хүүхдүүд жоохон ийм софтлооднаа тий нэг ийм тиймэрхүү яриануд болчиход бол Вемби ингээ эсэргээр юм шиг санагдаад байгаа. Бүх юм дээр хортоо шартаа үздэг жоохон нэг тийм. Зүгээр Вембигийн ер нь Сан Антонио Спурсын сүүлийн хэдэн тоглолтыг үзэж хахад яг дундын болон холын зан шидэлтийг тогтмол өндөр хувьтай шидэж чадах юм бол одоо Вембиг ерөөсөө ямар ч хамгаалах боломж ер нь байхгүй харагдаж байгаа тий. За энэ одоо Янисыг ер нь бол карьерийн туршид хойшин татсан ганцхан зүйл байгаа ер нь дундын зан шидэлт, холын зан шидэлт болон торгуулийн шидэлт байсан бол Вембигийн ганц давуу тал нь Янисаас хамаагүй өндөр хувьтай шидэх боломжтой харагдаж байгаа. Тэгээ илүү шидэлт нь илүү органик шидэм юм натурал тэгж харагдаад байгаа байхгүй. Ийм болохоор ер нь олон жил ер нь Янис тосох ер нь хэцүү байх болов уу гэж бодож байна. За энэ тоглогчийн тэд импакт хэдийнэ ийм болцсон байна. Эсрэг байгаа юм шүү дээ. Вемби талбай дээр байхад болон байхгүй. Нэг зүйлийг зүгээр бодож ин дээрээс нь найдаж байгаа нь Вемби All-Star-ын тоглолтыг аврах ганцхан Вемби болов гэж харж байна. Яг хичээгээд. Янс нэг үзсэн шүү дээ. Гэтэ тэр нь бусд нь бүгд хичээхгүй болохоор жоохон гоё харагдаагүй. Харин тэр нэг юм домино эффект гэж ярьдэн шүү дээ. Араас даалуу унаад ингээд яг хичээгээд тэгээд зөрүүлээ rivalry энтер ингээд бас үзэнгөө. Одоо энэ хоёр чинь одоо Ant Wemby хоёр чинь эсрэг талдаа гарах байхгүй юу? Team World, Team USA гэх тээ. Тэгээд хоёр бинээсээ илүүгээ бас нэг батлах юм дээр тэгээ араасаа ингээд тийм нөлөө үзүүлэх үе гэж зүгээр найдаж магадгүй. Одоо нөгөө юу байвал яах вэ те? Ер нь All-Star-ын тоглолт чинь ер нь хамгаалалтын амир суул давталгаа залж орж ирээл тогтдог ч юм уу нэгээр айдаг ч юм уу шийддэг ч юм уу те. Гэсэн бүх одоо тэр давталгааг Wemby хамгаалаад байвал яах вэ те? Тэр нь нэр тэнэг харагдах уу эсвэл гоё харагдах уу? Тэгээ боломжтой. Тийм боломжтой. Бүгдийг блоклоод байвал яах вэ? Нэг ч суулган оруулахгүй амар хамгаалаад байвал бас quadruple double. Тийм тэгж мэдхээр хүн All-Star дээр. Тийм Wemby бол Тэгэнгуутаа тэгээд байвал нөгөө тал нь ч гэсэн зөрөөд хамгаалах байл үү дээ одоо энэ сэтгэлээр байгалийн тий зөнгөөрөө хамгаалж эхлэх байл үү дээ гэдэг найдлага бол байна. Тэгэхдээ хамт тоглох хүмүүс нь бас яах нь тий Йокич энтер бас яаж тоглох вэ тий тийм Лука Мукас нэг world team болчиход бас яаж тоглох вэ гэдэг. Гэтэ нэг тэрийг ярьж байгаа л гарч ирэх байл үү дээ чи. Тоглох юм уу тоглохгүй юм уу гэдэг. тий. За энэ дооны Эдвардс энэ үлрэлт ийм гайхалтай амжилтуудыг тогтоогоод байна. Үлрэлт дөнгөж талдаа арай ороогүй хаад. За дээд үзүүлэлтээ үзүүллээ. 50 оноо тоглох 3 удаа авсан байх тийм.
карьертай. Тэгээ энэ Миннесотагийн түүхэнд нэгт орох үзүүлэлтэд тэнцлээ каттай. Тэгээ 25 нас хүрэхээс өмнө 1203-ын зайн шийдэл амжилттай олгосон түүхэнд анхны тоглогч тийм. Анхны тоглогч. Тэгээ чинь чинь бас одоо нөгөө гайхалтай шидэгч байгаа шүү дээ бас. Гайхалтай шидэгч байгаа. За энийг зүгээр яг хуу Knepel эвдэх магадaltaгаар үлрэлэн гайхалтай эхэлчихлээ. Өөрөөр бол яг ойрын хугацаанд Knepel-ээс өөр эвдэх боломжтой тоглогч харагдахгүй байна. Тэгээ одоо Алитийн 10,000 гон авсан юм биш үү? Тэгээ авсан хамгийн залуудаа 25 хүрэхээс өмнө авсан эрхмүүдийн жагсаалтанд ингээд 5 тоглогчийн нэг болчихсон байна. Хэдийнэ. Тэгээ тэр 5 дандаа энэ бүх цагийн шилдэг скоррууд байгааг харж байгаа байна. Тэгээ ер нь Эдвардсын хандлагч гэсэндээ ярьж байгаа зүйлсэн ч гэсэндээ одоо өнгөрсөн жил плей-офф хожигсны дараа ч юм уу одоо 100 хамгийн сайн ажилласан тоглогчдын нэг байгаад байна тий. Тэгээд ер нь одоо нөгөө агуу тоглогч нараас дандаа суралцж идэг. Одоо миний би итгэх 3 шидэд байна. Тийм учраас би одоо дундын зай шидэлтэй сайжруулна. Би энэ 100 дундын зай шидэлтэн дээр ажиллана гэдэг ч юм уу тий. Одоо нөгөө яавал өөрийнх нь тоглолт нь үр ашигтай байх нь уу, багт нь хэрэгтэй байх нь уу, одоо хий багтаа тоглох уу гэдгээ аль хэдийн бодоод эхэлсэн. Тэр ур чадварыг хөгжүүлээд эхэлсэн тоглогчийг санагдаад байгаа шүү дээ. Тэгээд дөнгөж одоо 25 24-тэй. Тэгэхээр энэ тоглогч бол тэгэл цаашдаа улам л өсөх юм байна гэдг нь л тодорхойл харагдаж байна. Тэгэд тийм нэг хиг хийсэн хэгжүүн зан нас надад бол таалагдаад байгаа. Тэр буцаад эргээд ирсэн юм шиг харагдаад байгаа. Одоо нөгөө хуучин бол ингээд Коби ч нэг алуурчин, Jordan алуурчин, KG алдаг байлаа шүү дээ. Тэгснэ Durant гарч ирээд ийм nice guy гэдэг ингээд юу хойс Rose Mouse ингээд араас нь ингээд айгу даруухан одод гарч ирсэн. Одоо Ant бол чи зүгээр зайл гэж байгаа харагд. Тэр Обаматай нэг бичлэг интернет нэдэж шүү дээ. Тий зүгээр арын өрөөнд асуудал тий. Зүгээр хигжүүн баг яваа шүү дээ. Тэгэхээр тэр характер нь маш олон залуу адуудад бас гоё тийм үлгэр дуурайл. Тэр нь болохоор зөвхөн талбай дээр байгаа. Талбайн гадуур бол тэр одоо нөгөө хүндлэл те тоглохгүй байх үедээ тэр Стефт ч юм уу Дурант ч юм уу одоо нөгөө гаргаж байгаа тэр хүндлэл юмнуудаас аягүй гоё. Тэгээ нарын одоо нөгөө ярьслан дээр бас аягүй гоё юм ярьдаг шүү дээ. А яг талбай дээр бол яг одоо trash talk хийдэг тэрүүгээрээ бол тэр эргэж ирж байгаа нөөрөө спорттой айгу хэрэгтэй гэж бодод. Одоо нөө хуучин бүр нөө 80-ад оны юун дээр Boston Lakers наадахтаа бити юм яриад гэдэг ингээд бүр юм шаад тий. Larry Bird ч багийнхнаа татчих матаад ингээд би эндээ дургу байх чинь гоё. Энд ч өрсөлдөөн шүү дээ. Тэгэхээр тэр нэг хэсэг бол би байхгүй болцсон байсан гэж хэлнэ. Бүгд найзууд болсон. Би тэр бол LeBron-ы эффект гэж хэлэх гээд байгаа. Хүн болгонтойгоо найз байгаад агуу тоглогч. Тэгэнгүүт одоо тэр би эндээ дургу байна гэдэг чинь өөрөө биднэрт гоё байхгүй үзэхэд. За гол нь яг одоо Dylan Brooks энэ шиг бас биш те. Тоглолт нь арай өөр төвшнөх байгаа. Тоглолтоороо яриагаа батлаад байгаа нь өөрийг нь үнцэнтэй болгоод байна даа гэж бодож. Одоо нэг талаар нөгөө нэг Will-н дөрөвт ч бас аягүй олон болох гэдэг шүү дээ. Одоо тийм за Trae Young байсан бол тийм Madison Square Garden Trae Young байсан бол одоо Dylan Brooks байдаг ч юм уу. Одоо тэгээд Wemby ч одоо яг юу юм бэ? Will юм уу, манах юм уу? Эсвэл Aaron юм уу те? Харин гариг юм уу те? За 25-аас доош насны шилдэг 25 тоглогчийн жагсаалт. Тэгээ юу харъя? Wemby одоо манайх байгаа. Удахгүй Will нь Wemby-г ялах гэж одоо ялах нь өөрөө капитан болно гэсэн үг шүү дээ. За Wemby 21 настай. За Edwards 24 настай юм байна. За Kate Cunningham 24 настай. Alperen Sengun 23 настай. Jalen Williams 24 настай. Paolo Banchero 23 настай. Дараагийн Evan Mobley 24. нүүр царай яа. Chet Holmgren, за Jalen Johnson 23-тай. Franz Wagner 24-тэй. За тэгээд Scotty Barnes орж ирж байна. Danny Avdija ороод ирлээ. Cooper Flag хамгийн бацаан байна. Гэхдээ шилдэг 25-д яа харахгүй ингээд орчлоо. Орж ийн. За тэгээ Amen Thompson 22-тэй. Ингээд л хоошоо тоглогчдыг харахаар одоо тэр Knepel-аас ороод ирж байна тий. За 26-ад нь Edgecom гэдэг нэг тоглогч орж ирж байгаа. Хилигээ заавал оруулахгүй болохгүй л дээ. Одоо яалтчгүй NBA-ийн нүүр царайг тодорхойлж байгаа залуучууд. Бүгд 25-аас доош. Дараагийн 10 жил одоо тэгэл зүгээр надад бол ингэж бодож байгаа байхгүй. Одоо ингээд яг энэ яриагийн тоглогчдыг бүгдийг л амар nice guy гэж яриад байна шүү дээ. Энийг болохоор миний харж байгаа үз болохоор яг өсөж байгаа орчнын юм болов гэж бодож байна. Одоо ингэж гарч иж байгаа high school-аас гарч иж байгаа тамирчид бүгдээр одоо цагс мөнгөний актем ч юм уу ингээд ээж аав нь угаасаа мөнгөн залгуулна гэдээ маш их мөнгийг зарцуулдаг байсан бол одоо юу гэдэг нь Kobe Bryant-ийн үед ч юм уу 2000 оны их үед 2000 оны одоо сүүл үеэр ингээд тамирчид яаж гарч ирдэг байсан гэхээр тэр ерөөсө гудамжин цагс мөнгө тоглож сураал
ихэнх нь одоо юу гэдэг чинь одоо боловсрал эзэмшиж хай скулийнхэн дүн муугаа шалтгаалаад ч юм уу сайн коллежд орж чадахгүй матахгүй ингээл айгүй олон тамирчид NBA-д орж чад авьяастэйс орж чаддаггүйсэн шүү дээ ер нь бол. Тэр мөр орчин нь ингээд солигдсон болохоор ер нь тэр нь тоглолтын дээр гаргаж байгаа энэ зан характер юутай ч холбоотой хэдэн болов уу. Одоо нөгөө Йокич дээр яг тэгжсэн байхгүй юу? Тэр зүгээр Денверийн платформ дээр байсан юм. Сербийн баримт кино. Серб тулгатны 100 их юм заяа. За. Тэгээд Йокич ордог мэдээж орно шүү дээ. Тэгээд аим 50 характер нь бас л амар үе байсан гэж байгаа юм. Тэн чин Дайны үе. Сомбор гэдэг хотод ингээд хэлсэн. Тэг хоёр ах нь нөгөө Тийм шүү дээ. яг нөгөө гудамжинд байлгахгүй off the streets. Тэгэхээр н хоёр ахын дандаа өмгөөлж хамгаалдаг. Дандаа дайм байнтай ингээд зодон згонтой. Хоёр ах угаасаа тэгчин гэдэг утгаар юм хинэггүй. Юунаас айхгүй. Тэгэхээр нөх хүний өссөн орчмоос тэрэн дээр нь нөлөөлж идэг. Одоо Жими Батлер ч нь бол одоо багаас нөгөө гэр орноосоо хөөгдөл тэр утгаар алуурчин шүү дээ тий. Яг би одоо л би өнөө өрөө сайн тоглохгүй бол үлсэж өгнө гэдэг тэр характертай менталититэй тоглолдог тий. Тэр нөлөөлж л байгаа. Тэнгууд наатан дээр чи одоо зүгээр яг хав сая нөгөө нэг Жими Батлерийн характертай харьцуулж байгаа нэг арай өөр эсрэг характертай хүн байна гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг Cooper Flag гэдэг байгаа шүү дээ. Cooper Flag бол ерөөсөө ямар ч нэг гудамжны амьдрал мэдхгүй жинхэнэ цагаан гартай тийм тамирчин гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь харин зүгээр зарим тохиолдолд эргээр нөлөөлөвч болно гэдгийг нотлохоо болох нэг тоглогч нь Cooper Flag байгаас гэж би өөртөө хүсэж байгаа. Заавал тийм алуурчин сэтгэлгээ суухын тулд хэцүү амьдралаас гарахгүйгээр энэ сэтгэлгээг арай өөрөөр эзэмшиж суулгаж багасаа хүмүүжлэр ч юм ингээ болдсон шүү гэдгийг Cooper Flag үзүүлчихсэй гэж зүгээр хувьдаа Тэгэхээр тэр чинь нэг жишээ Wemby юм шүү. Тий. Би ч гэсэндээ бас ингээд амар nice амьдралаад явсан байгаа л тий. Ном шүү. Тэгээд Францтэй тэгж тэгсэн хэрнээ одоо тэр юмыг өөрөө build хийгээд байгаа байхгүй. Тэгээд тэр нь магадгүй одоо За тийм одоо Cooper Flag Wemby гоё nice байгаад тэрүүгээр байж болох байхгүй. Энэ дээр хамгийн их шүүмжилт өртдөг нь Жа байхгүй. Жа яг гоё family-д өссөн. Тэгээ нөө юм худлаа fake tough байхгүй. Тэ ингээд Дүүр хэсэгч тэ. Тэр нэг ааваас нь харагдсан шүү дээ тий. Тэгээ хүмүүс хэлдэг шүү дээ. Чи ээж аав хоёулантай нөссөн тэ. төлбөртэй сургууль сурсан. Төлбөртэй сургууль сурсан. Ээж аав чинь айгүй гоё marriageтэй байсан. Тэгээ бити худлаа дүүр хэсэгч байгаа нэг жинхэнэ тийм хүнд гарууд гарсан бол жаа болоод айгүй инээдтэй санагдчих шүү. Яг тэр утгаар тэр шүүмжлийг хүртдэг шүү дээ. Бид яг за энэ залуу тоглогчдоос дахиад зүгээр нэг асуулт асууч. Яг одоо бардам асуул. Яг энэ жилийн яг одоогоор улирлын эхний хагасын дараагийн байдлаар Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг тоглогч нь Антони Эдвардс мөн үү? Стефен Кори Мори гэдэг нэрийг хүртэл ардаа хийх. 25-аас доош хамгийн шилдэг юм юу? Америк. ер нь үү? Ер нь зөвхөн энэ улирлын эхний хагасын одоо тэр карьер мэрээр ямар ч хамаагүй. Одоо ингэ юм шүү дээ. Америкаас хамгийн шилдэгэ гаргаад иргээл хэн байд юм бэ? Яг одоо Америкийн хамгийн шилдэг нь эхний 40 хавцаа тоглолтын дараагаар хэн бэ? Яг хуу аргумент үүсхий гэж хэлэх юм бол би бол Кейд Канахам гэж хэлмээр байна. Яг өөр сонголт би Кейд Канахамаас тийм илүү тийм одоо бидний яриад байгаа тэр топ менталитиг Кейд талбай дээр хийж байгаа үйлдэлээрээ харуулж байгаа болов гэж хараад байгаа. илүү чимээгүйгээр тий. Тэгээд үнэхээр шаардлагатай бол Кейд Канахам нэг тоглолтод Коби шиг 40 50 давтахаа хийхэд билээ. Энэ юус айгаж имээх зүйл байхгүй. Үлдэрл одоо карьерийнхаа их руки софтмор жилдээ илүү тийм бөмбөг алт ихтэй efficient биш байна гэдээ маш их шүүмжлүүдийг хүрчээсэн бол энэ үлрэлд бол яалч MVP-ийн хэмжээнд тоглож байгаа тоглогч байна. Би Кейд Канахам. Үнэ. Би дуртай. Бас Кейд Канахам. Домгууд хизээ бүтдгүүхээр плей-офф бүтдэг. Тэгээ харъя гэж байна тийм ээ. Зөвхөн regular season-ээс бол магадгүй бүх цаг үеийн шилдэг тоглогч Джеймс Харден баггүй юу? Эсвэл Пол Жорж баггүй юу? Магадгүй Westbrook ч юм яригдж болно. Нөгөө eye test дээр яг харагдах талаар. Гэтэ плей-офф дээр ингээд яг ялгаа нь гардаг шүү дээ. Тийм. Тэгэл харъя. Кейд сайн байгаасаа би финалд ороосоо дотроо л дэмжиж байгаа. Зүгээр Антони Эдвардс ч гэсэн ер нь бол плей-оффд өөрийгөө хангалттай харуулаагүй. Окей, нэг ран хийсэн. Тэ. Денверийг ялсан. Гэхдээ зүгээр Western Conference-ийн финалд гарч ирэх хангалттай юу үгүй. Яг л Майкл Жордан энийг маш олон жил хийж, маш олон жил дарааж хожигдож зодуулж иж гарч ирсэн. Тэ. Тэгж Chicago Bulls багийн одоо Dynasty үүссэн байдаг. Тийм болохоор одоо ч жих аль алиг нь харъя л гэх баг. Тийм ээ тий. Яг энэ дээр нэг тоглогч дур. За Стеф багийн амжилт 5-3 байгаа. Тэгээд өөрөө ингээд анхаарлын төв
зөвлөлөө орохгүй байгаа энэ залуучууд шиг. Тийм учраас Стефен фэнүүдээс уучлалтгүй чи. Гэхдээ нэг тоглогч MVP ранкаараа аль альнийхэн дээр байгаа шүү дээ тань тий. Яг одоо MVP ранкийн 3-т бичиж байгаа Jaylen Brown гэдэг тоглогч. Ер нь бол хангалтгүй гэдэг бүрэлдэхүүнийг миний хувьд бол хүлээлтийг хангалттай давж байгаа. Бүсийн эхний топ 2 3-т тогтмол байлгаж байгаа гэдэг бол гайхалтай. Тэгэхээр JB-гийн энэ дунд бас орж яригдах хэрэгтэй болов. Ер нь яригдах хэрэгтэй байх гэж бодож байгаа. Одоо ингээд сая дурдсан тоглогч нарыг харахаар хоёр талд тоглолт сайн тоглох хүмүүсийг хоёулыг нь ярьж шүү дээ. Сайн оноогоо авдаг байна, багийн лидер хийж чаддаг байна, эсрэгээр дахиад хамгаалж чаддаг хүмүүсийг яриад шүү дээ. Тэгэхээр энэ тоонд бол ялч Jaylen Brown бас орох хэрэгтэй болов гэж би бодож байна. Тий. Яригдах хэрэгтэй байна. Үнэхээр яригдахгүй байгаа тань тий. Үнэхээр яригдахгүй байгаа тань. Яаж ч нөө хувийн үзүүлэлт талаас нь Tatum Brown хоёр чинь би энэ гай болчихж байгаа байхгүй. Нэг талаар Хувийн тэр ранк талаас тий. Нэг одоо финал MVP аваад нөгөөх нь финал MVP авч мод. Яг эднэр хий юм бэ гэдэг. Тийм. Гэхдээ Jaylen Brown л энэ үйлрэл өөрийгөө батлаа харуулж чинь тий. Tatumтэй л одоо хажууд нь байснараа ч юм уу одоо сайн бүрэлдэхүүнтэй байснараа одоо Robin юу гэдэг айгүйх яригддаг ус. Хин Robin-ны, хин лидерний, Batman-ны гэж ярьдаг ус нь бол Jaylen Brown-д бол энэ менталити нь бас байдаг гэдгийг нь бол харагдчих чинь. Тэгээ Jaylen Brown ч бас энэнгөөр явсан залуу шүү дээ. Ухаалаг. Тий, ухаалаг. Тэгээ тэрнгөөр ч гэсэндээ бас нэг юм бас ийм дайчин шин чанартай тоглогч бас муу юм болов гэж байна. Тэгээ яг одоо зүгээр Jaylen Brown яагаад хангалттай яригдахгүй байгаа вэ? Яг үнэн гэлэхэд Бостонгийн фэнүүд ч өөрсдөө хангалттай шидэхгүй байгаа юм. Уг нь Бостонгийн телевизэн шууд амжуулалт чинь өөрсдийнхөө тамирчдыг дээш нь шидтэй гаргууд эсрэг багийн тамирчдыг доош нь хийхтэй гаргууд шууд амжуулалт авахд хүртэл Jaylen Brown-ыг агүй баг. Ер нь энэ хүртэл нэг л юм явлаа тий. Нэг л яриа гарлаа. Яагаад вэ гэхээр Shea Jaylen Brown-тай солиул Shea Boston ингэж авч чадахгүй гэдэг нэг л яриа гаргалаа шүү дээ тий. Тэрнээс биш зүгээр яг би болохоор яагаад тэгээд байна вэ гэж бодохоор юу вэ гэхээр хэдийнэ Boston Celtics-ийн дэлхийн бүх хөгжөөнд дэмжигчд нь Jason Tatum-ыг багийн лидерийг оцсон. Одоо хүртэл Brown-ыг ингээд лидер гэж харддаггүйтэй нь холбоотой болов гэж би зүгээр бодогдоод байна. А хэрвээ Brown байхгүй Tatum ингэж ирж исэн бол өнөөдөр Tatum MVP ранкинг баг тэргүүлэх хэмжээнд ярьсан байгаа. Дэлхийн нийтээр надад нэг онол байна. Тэгэхээр би хэлмээргүй. Надаас нэг онол байна. Юу юм гэхээр Jaylen Brown угаасаа өөрийгөө батлаад харуулсан байхгүй юу? Авраг авцсан. Финалийн авраг авцсан. Тэгээд тэр ч утгаараа бид нар Jaylen Brown-ыг гаргаж байгаа статистик гаргаж байгаа тоглолтод дасцсан болохоор бид нар төдийлөх ярихгүй байна. Гэхдээ нэг юм бол амар тодорхой. Jaylen Brown баг Jason Tatum-аас илүү багаж ирж байна. Би харж байна. Jaylen Brown-гүйгээр Jason Tatum бага энэ хэмжээнд бас чирч чадахгүйгээр бас жоохон хэцүү шүү. Гэхдээ яг наа чинь бас нөгөө нэг хийсвэр сэтгэл гэж хараагүй тий. Харин яагаад Brown батлан харуулсан мөртлөө Brown-ыг ингээд онцолж яриад байгаа вэ гэхээр Tatum энэ хоёр чинь нэгнгүүгээр ингэж урт хугацаанд аль аль нь чирж үзээгүй байхгүй. Тэгэхээр анхны тохиолдолд учраас Brown-ыг ингээд Tatum-гүүгээр нь харж байгаа байхгүй. Учраас ярих ёстой санагдаад байгаа байхгүй. Би тэнийгээс асууч. Тэгээд Tatum одоо ирэх хөлрөл ирээд ингээд буцаад ирэхээр Batman Robin гэдэг асуулт шийдэгдсэн юм уу? Шийдэгдэхгүй шүү дээ. Би одоо тэгэл буцаад Batman ирчлэл гэж ярина шүү дээ хүмүүс. Tatum-ыг ирэхээр. Тэгэхээр харин Brown ч ингээд уг нь яг дан ингээд статиг нь аваад багийн амжилтыг аваад нөгөө нүрийн таглаж байгаад харах юм бол Brown баймаар овч тийм шүү дээ. Тэгээ яалтчгүй Tatum эффект ороод ирж байгаа юм. Би бол Tatum-ыг харин бүр ингээд бүгд дэлхийн тэр хүлэн зөвшөөрсөн юм байна. Медиа хүртэл хүлэн зөвшөөрсөн юм байна. Тэгээд Brown-ыг хангалттай ярихгүй байх гэж хувьдаа бодоод байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг Jordan-ыг хоёр үлрэл хаяа явахад Pippen чирээл статистик нь амар. Тэгээ бага плей-оффт оруулдаг л байсан шүү дээ. Санаж байна уу? Тэгээд Jordan эргэж ирээл Pippen буцаал ролд очсон шүү дээ. Тэгэхээр яг тэр л давтагдаад байна уу гэж хараад байна л да. Яг хөө Scottie Pippen ч тэгээд сайн байсан шүү дээ. Бас сайн байсан. бага аврамлаа гаргаж ихэд нэг тоглолт. За тухайд аваар дэлхийн топ 3 байсан баг шүү. Яг Лон Баркли дунд нь ингээ номер 2 болоод за дэлхийн шилдэг тоглогч Jordan. Тэг 3-т бол баг Pippen яригддаг л. Одоо зүгээр ер нь бол өнгөрсөн жилийг гэхээс ер нь Jaylen Brown MVP-гийн өрсөлдөөнд Tatum-ийн дээгүүр явсан үед бас хидэд удаа байгаа шүү дээ. Тийм болохоор одоо бид нар хэрвээ Jaylen Brown-ыг Boston Celtics-ийг авраг болгож хийж дээр нь гаргана ч юм уу ийм яриа бол утгагүй л гэж байна. Тийм ч яриаг л дээ. За. Гэтэ яг ийм хоёр мундаг хүн л нэг дор байгаад байгаа юм байна. Тэр хүмүүстэй байж чадна. Тийм хүмүүсийг одоо салгах гал яриад гараад шүү дээ. Тэр нэг антиг ярьж байгаад би бас нэг зүйл асуу гэж бодсон. Тэр нөгөө нэг хилцүүлэг явьжсэн байхгүй. Яг одоо хідэн баг бүх цаг үеийн шилдэг тоглогч нь одоо хідэн багт тоглож байгаа вэ гэдэг. За хамгийн ойлгомжтой хоёр хариулт Golden State дээр Steph байгаа. Тэнэр дээр Jokic байгаа. За тэгэнгүүт мэтгэлцэх юмнууд нь Shea байгаа. Shea яг багийнхаа бүх цаг үеийн шилдэг нөө. Ант дээр бас байгаа юм.
Тэгээд Milwaukee дээр байгаа юм. Янас уу? Янас одоо Каримиг хаан тавих юм. Яг шилдэг баг гэж явах юм уу те? Milwaukee. За үгүй гэх юм бол Янас орж ирж байгаа. За тэгэнгүүт Антони Эдвардс чинь KG одоо Ант хоёрын. Яа би бол Шей Янас хоёрыг бол шууд багийнхаа түүхэнд хамгийн мундаг л гэж бодож байна. Яг бол авраг аваад өгсөн. Шей бол аваад өгсөн учраас би бол KD Westbrook Ямар ч авраггүй байсан одоо багийг жишээ нь Шей бол авраг болгоод өгсөн. Тэгснэ богинохон түүхтэй баг бод штэ. Oklahoma City Thunder гэж болоод гэх юм уу те. Тэгэхээр бол Наач нь болохоор юу яваад байна. Дараа нь бүр сэдв болгож оруулж яривал амар гоё сэдв. Тий. Яг одоо ингэж яарч яга мэтгэлцэж чинь гэхээр зэрэг бүх цаг үеийн шилдэг тоглогч гэдэг ингээ ранклах юм бол KD байгаад байгаа байхгүй тоглож исэн үнэ. Одоо LeBron бүх цаг үеийн шилдэг тоглогч гэж би боддог. Sorry Jordan fans. Гэхдээ бүх цаг үеийн шилдэг Lakers биш байхгүй. Lakers биш байхгүй тий. Тэгэхээр мэтгэлцэн нь нөгөө ямар ч маргаангүй бол нэг 2 3 л юу байгаа даа. Ант дээр бол яг KG юу нэгд MVP авцсан. Ант ч нөгөө шагнал авч үзээгүй байгаа шүү дээ тий. Rookie of the Year авлаа яа. Rookie of the Year авсан. Тэгээ өөр байхгүй. Ант бол энэ conversation-д орж ирэх арайч болоогүй. Болоогүй гэж Болоогүй. KG нэг л бүсийн финал аваачаа үсттэй. 4 онд. Өдөрлийн MVP те. Өдөрлийн MVP. Ант алидийн бүс аваачаа ирсэн. Одоо оноо моноог нь харахаар баг гүйцэж явах шиг шүү дээ. Франчайзынхаа бол юу бол гүйцэж байгаа хаа. Тий. За дараагийнхаа сэдв рүү орох гэж чинь даан хариулагч маань. Ингээд Шарлот Хорнетс Denver Nuggets багууд өнөөдөр өглөө тоглолоо. Очиж. Өчигдрийнх нь хайлайт байхгүй. Энэ бид зөв Шарлотыг ярих гэж. Тийм бахоо. За Шарлотын нөгөө амар амжилт яваал энэ да. Энэ тоглолтыг үүсгэх гэсэн чинь дууссан байсан. Брэндон Миллер үнэхээр формонд орчлоо. Улирлыг форм муутай эхлүүлээдсэн. Гимтлээсээ ирээд нэг формг байгаадсан бол. Би өөр нь их л дуртай орж ирсэн цагаас нь эхлээл Брэнд Миллер дуртай. Өмөрөөлсэн. Тэгээд анч гимтлээс болоод яг доктортой тоглож чадахгүй байгаадсан. Энэ улирлыг энэ нэрчээр хаачаасаа да Ламела бол энэ. Ламела бол ч бараг 15 4 тоглолт дараалал тоглолцсон байлээ шүү. Болж юм те. Сэлгэнээс тоглоод янз янзаар тоглоод байна те. Тоглолт өнчгүй байна ямар ч. Тийм ээ. Энэ бол сайн мэт. Сэлгэнээс нэг 20 минут тоглолцсон юм ч ах шиг те. Янз янзаар өөрийнхөө бас нөгөө нэг багийн лидер гэдэг роль биш те. Багч юу эрэхтэй вэ гэдэг талаасаа илүү хандаад байгаа юм бол гэж бодлоо. Одоо нөгөө би ингэж бодоод байна. Кейт Канем хоёр дахь хулралдаа санаж байна. Яг Unreal дээр баахан шүүмжлэлт төрчихөж явахдаа баг нь ч гэсэн хомоол хамж хахад би Детройт-оос ямаар нэг гэж амд уурч ирсэн юм шүү дээ. Ямаар гэж те. Тэгж ийсэн. Тэгээ тэр бол шоконд оруулж исэн байхгүй. Драфтын тэргүүн сонголт дөнгөж хоёр дахь хулралдаа. Тэгсэн чинь өнгөрсөн хулралаас эхлээд эн чинь тэмцээд ялдаг баг болоод ирсэн чи Кейт Канем ингээд сагсан мөгөө тоглоод эхэлж байгаа байхгүй. Юу ч ярих болсон. Одоо бага амжилтанд хүргэе гэдэг ингээд сагсан мөгөөс уцаа таашаал аваад эхэлсэн. Тэгэхээр Шарлот яг энэ шиг ялаад нэг плей-оффд ордог болоод бүрэлдэхүүн цэгцрээд ирэх юм бол магадгүй Ламела бол Магадгүй. Тийм хичээгээд ингээд тогтмол тоглоод ирэхийг бас үсэхгүй ч өнгөрсөн дугаар дээр хэлсэн шүү дээ. Нөгөө ялт бүгдийг имжилдэг гэдэг. Тэр ингээд баг ялаад ах юм бол ер нь уур амьсгалч гоё болно. би сэлгэнээс тоглосон ч болж ийна л ахгүй юу яг үнэндээ. 28 дараалал хожигдсны араас явмаар санагдлаа. Тий, яаж ч утсан юм. Амьдралдаа тэгэж хожигдож үзээгүй тоглогч жишээ нь байгаа шүү дээ тэр хүн чинь. Сагсан хүн тоглож үзнээс хойш 28 дараалж хожигдож үзсэн тийм юм байгаагүй. Хизээч үзэгчт нь үзэхгүй те. Тэр чинь юу лээ $1 мөн шүү дээ. Энэ жил Cooper Flag нэг хит ялагдсан чинь тийм юм ярьлаа. Хит дараалж ялагдсан чинь тийм юм ярьлаа. Ярилцлаган дээр Карьертаа ингэж хожигдж үзсэнгүй. Би карьертаа ингэж бараг 5 6 дараалж хожигдж үзсэнгүй. Тийм л хүмүүс орж ирж байгаа шүү дээ. Тийм л хүмүүс орж ирээд байгаа байхгүй. Одоо зүгээр яг карьертаа гэж ярьж чинь тэгэл 91 5 6 дараалал хожигдохоор ер нь л хэцүү үед ер нь айгүй хэцүү байд юм бэл. Бүр тэгж ярил тийм ер нь тэр хөгжөөнд дэмжигчийн хувьд ч хэцүү л дээ. Зүгээр тоглож байгаа хүн байтугай те. Зүгээр хөгжөөнд дэмжигчийн хувьд хүртэл баг нь 5 6 дараалж хожигдох чинь хэцүү шүү дээ. NBA-д одоо хэдэн тоглож байгаа. За 450. Нэг баг 500-ийн хооронд. Тий. Бодоход энэ 450 дээ шүү дээ тий. 50 он авч үзээгүй тоглогч цөөхөн баг шүү. Ер нь амьдралдаа. Ер нь ямар нэгэн саксныхаа юунд те. Тийм баг. NBA-д бол дандаа тийм л байгаа шүү дээ. Одоо NBA-д одоо 10 оноо дундчлахгүй байгаа мөртөл high school college-тэй тэтгэж чинь number 1 байсан тийм. Хятадчилсан хүмүүс байгаа шүү дээ. High school ялангуяа 40 50 оноо 30 оноо дундчилсан байгаа. Дундчилсан хүмүүс байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээд NBA-д коллежд орж чадахгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Тий. Зүгээр хожигдол олон хожигдол гэдэг бол ер нь бол хожигдоод болохоор шалтак хэрэггүй. Зүгээр яаж тэр нүхнээс гарах уу гэдгийг л бодсон.
Ингээд шалтгаан хайгаад байлгүй шалтгаан дуусахгүй. Энийнээс буруу хараад байвал. Энийнээс буруу хайгаад. Одоо би зүгээр яг Шарлотыг хальт ярьсан дээрээ тийм өнөөдөр хожигдсон учраас яригдах хэрэг авч шүү дээ. Өнгөрсөн дугаар дээр бид бас ярьсан л та. Статистик үзүүлэлттэй нь ярьсан. Зүгээр Ламела бол гимтлэхүүгээр ингээд тоглоо зүгээр кейж шиг ингээд хожилт өтлөөд багын зөв болдролтой ороод хилчүүл. Ламела болын потенциалыг ер нь юу гэж харддаг вэ? Би бол Ламела бол Стеф хоёрын солилцоог хармаар. Яг гоо жоо тэсүнтлийн Шарлот руу Стефиг явуулаад тий. Төрсөн газар төрсөн гэдэг тоххой. Аавын өмчлөгийг Зүгээр жоохон Ламела болоос ингээд юу яхад те жоохон хазаач гэхдээ за Стефиг за бодит байдал дээр хизээч явуулахгүй баг. Стеф Golden State-ийн бүх цагийн шилдэг нь тэр багийн одоо үнэлгээг бол баг дангаараа 4 тэрбум доллараар нэмсэн байгаа байхгүй. Яагаад ч үгүй баг. Гэтэ Golden State өнөөдөр Steph авраг авах баг бүрдүүлж өгөөгүй. Зөвхөн дан Steph-ийн фэн хуваар удаад Charlotte руу East руу явуулчих тий. Anything is possible шүү дээ. 8-аар гаргал тий. Тэгсэн ч финалд гарах шанстай. Тэгээд хэмэнтэйгээ дараагийн Clay Thompson тэр нь байгаа байхгүй. Аав энэ юу тоглолт тайлбарлаа байж байгаа шүү дээ. Тэг баахан залуучуудтай юу? Тий. Charlotte гоёот. Одоо зүгээр Ламела юм баггүй. Карьерийнхаа дурс high school гэж ярьж байна. Коллежд яваагүй. Тий. Карьерийнхаа дурс ерөөсө хожих гэж загсан бөмбөг Ламела бол багтаа тоглож байгаагүй байхгүй. Дандаа өөрийгөө харуулах гэж. Зөвхөн өөрийгөө харуулах гэж хитрхи юм сошиал медиа анхаарал төвд байж байгаад одоо хэрвээ энэ жил Charlotte Hornets плей-оффын плей-ины байрлалын өрсөлдөөний төлөө тийм meaningful загсан бөмбөг тоглох юм бол өөрт нь амар кайфт. Бүр ингээд энэ хожил гэдэг юмд ингээд донтоод давтаад эхлэх юм бол дахиад хиймээр санагдана. Тэгин гол Ламела бол анх удаага тий загсан бөмбөг гэдэг юмд анх удаага баг ингээд фокуслаад бус юмд фокуслахгүй байвал өөрт нь тэр маш гоё мэдрэмж авах боломжтой гэж би харж байна. За тэгээд тань тийм болчвол потенциалын юу гэж харж байна? Бага шүү дээ. Яг бол насан залуухан байна, өндөр 1-8 бүх авиач чадвар бүх юм нь байгаа. Хамгийн гол нь яг сагсан мөг тоглож байгаа зорилгоо аягүй сайн тодорхойлоод дасгалжуулагч багийнхаа уур амьсгал нэгдэж ороод ингээд тогсгсон мөг тоглож аягүй хамгийн гоё нь гэж би бодож байна. Би санал нэг байна. Ер нь бол яг одоо нөгөө модонд орж байгаа өндөр тэгээд нэгдээ тоглож байгаа тоглогч байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь өөрийнх нь сагсан бөмбөгийн тоглох арга барилтай нь бол ярих юм байхгүй. Ламела шиг өөр нэг хүн гаргаад ирэх гэвэл бас байх боломж байхгүй. Ламела бол яг unique сакс тоглодог. Өөрийн гэсэн бүх юм нь өөрийн гэсэн unique. Яг өөрөө л эзэмшдэг тим юм бодтой л гэсэн. Sean Livingston юм байна. Sean Livingston чинь болохоор юу болчиход байна л да. Хамгаалалт нь илүү болчиход байна л да. Би нэг юм асууя. Хамгаалтан дээр хэдий бие үгдэлтэн мөртлөө хамгаалтан дээр энэ тоглогч чинь карьерийн турш муу байсан шүү дээ. Тэгээ энэ асуудал шийдэгдэх боломжтой. Гол нь одоо нөгөө тоглоод байгаа сакстай холбоотой юм болов уу гэж бодож байна. Одоо зүгээр Ламела бол 30 оноотой трипл дабл дунджлаач баг нь хождггүй байсан бол одоо 15-5-5 хийгээд баг нь хожих боломжтой болохоор энэ хүн хамгаалтан дээр фокус болно шүү дээ. Яг нь. Тэрийг өөрчилж ийж, энэ менталитигаа өөрчилж ийж хождог сагсан мөгийг Ламела бол тоглож сурах гэдэг байна гэсэн баг. Тэгээд бид нар карьерийн туршид ганцхан асуулт тавьдаг нь энэ тоглож үнэхээр фокуслаад хожиг сагсан мөг тоглож чадах мүү гэдэг дээр карьерийн туршхан болгон асуужсэн шүү дээ. Энийг өөрчлөх боломж Ламелад өөрт нь одоо ирсэн баг. Ирсэн. Харин би бол Шарлот ер нь зүгээр 2010 оноос хойш хамгийн ингээд зөв системээр бага босгож эхэлж байгаа. чиглэлтэй болсон. Чиглэлтэй жил нь өнгөрсөн жил энэ жил ингээд нөгөө Брэндон Миллерийг авснаас хойш ингээд драфтын ангууд нь дандаа сайн болоод одоо энэ Конкнепл бол ер нь угсаал 2 номергүй байсан. Яг 2 номерын гарааны ирээдүйн гол шитгэж олсон уу гэвэл олсон. Гол нь Конкнепл ч хамгаалт сайтай гэдэг байгаа байхгүй. Тэр ер нь залуу плей. Тийм. Тэгээд өнөөдөр жишээ нь 10 самбар авцсан байгаа. 10 самбарыг ер нь тийм амхан тоглогч авч яах гэдэг чинь тэр тоглогч хамгаалтан дээр зүтгэлтэй байгааг илэрлэх байхгүй. Зөвхөн статистик үзүүлэлтээр хамгаалтыг битээ дүгнэ гэдгэлтэй. Гэхдээ урд чугны тоглогч 10 самбар авна гэдэг бол хамгаалтан дээр зүтгэлтэй байгаагийн бас нэг шинж. Одоо Ламелагийн яг эсрэг сагсан бөмбөгч нь байхгүй. Эсрэг бүр ингээд эрс тэр сагсан багийн тоглогч байгаа. Зүгээр л сагсан бөмбөгийг яаж тоглох ёстой юм? Тэр зарчмаар л зөв тоглолт. Энийг тоглолдог. Тэрнээс тэр тоглогч өнөөдөр 20 оноо авч гинөө 10 оноо авч гинөө ямар ч хамаахгүй бага хожихын төлөө тэр самбар авч гин гэж хамгаалж гин гэж зүгээр л яг тасгалжуулагчийн хэлсэн тэр систем юмыг дагаад явж байгаа юм тоглогч байгаа байхгүй. Тэгээ энэ багийн жанжин нь яг ингээд потенциалаа харуулаад Ламела болчоосоо харин хоёр талт лидер нь Брэндон Миллер болчоосоо за Конкнепл маш гоё ингээд Клей Томпсон шиг багийн баланс олдог ингээд энэ тоглогч нь болчоосоо тэгээд 4 номер дээр Майс Бриджс дээр яг үнгээд дэлхийд итгэхгүй байна. Одоо яг Ламела Майс Бриджс хоёр хамтаа амжилт гаргана гэдэгт бол би итгэдэг. Яа тэгэхээр хоёулаа юм хитрхийн назгаа тоглолцтой. Нэг багт ядаж нэг л назгаа тоглогч бай тээ. Тэгэхээр Бриджсийн оронд өөр төвийн барилт нэг Жэйлэн дүүрэн мөрөн шиг нэг иймэрхүү арай
жоохон хүчтэй. Маркаnen зах зээл дээр байгаа. Маркаnen жил бүрлэл байдаг шүү дээ. Одоо амжилтгүй байж л байвал Маркан зах зээл дээр байсаар л. Тэгээд анарын хэлж байгаа дэр нэмэхэд тий би бол яг боолыг яг энэ үед яг ингээд тоглолтын дээр зүгээр яг хамгаалалт гэдэг юмыг нэмж болох байх гэж бодож байгаа. NBA-гийн тоглогчдоос бид нар харсан шүү дээ. Брук Лопез нүдэн дээр зүгээр ингээд 7 дахь жилдээ 3-оор шиддэг болсон тий. Бористи ява Сан Антониуд ирснэ янз бүрийн скил Стеф хүртэл тэр доор илүү бак болж байгаа. Тэр доор хийдэг флоутер энэ төр чинь сүулт шүү дээ. Жохон нас ахаад ирэнгүүт. Тэгэхээр Ламело бол яг илүү ингээ хамгаалдаг жоохон одоо крафти гэж ярьдаг те ингээд юугаа одоо шилжилт хөдөлгөөн энэ төр ихчсэнд илүү сайн хийж мэл тэрийг бол атлетизм гэдэг юм атлетик чанар нь байгаа учраас хангалттай. Тэгээ энэ зүгээр NBA тоглож байгаа тамирчид уусаа атлетикийн хувьд бол ярих юм байхгүй ч бүгдээрээ л сайн засгал сургалт хийж байгаа. Тэгээ зүгээр хамгаалт ч болохоор ямар нэг авиас биш гэдэг байгаа байхгүй. Хамгаалч болохоор зүгээр л одоо өдөр болгон хийж болно шүү дээ. Тий, хамгаалч бол зүгээр л одоо зүрх сэтгэл байхгүй. Яг хий гэж одоо яаж байгаа хожий гэж бодож байгаа тэр одоо бодлоос л гарч байгаа зүйл гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь байх юм бол тэр атлетик хүмүүс бол яаж л ер нь яаж хамгаалж болохоор Лука тэгэхээр хожиг гэж бодохгүй нэсүү. Лука одоо тэрэнд анхаарал ачаал тэрэнд нэг анхаарал өгөхгүй байнал гэж би ойлгоод шүү. Тэгэхээр Лукаг эсвэл Хардник ч юм уу хамгаалж байгааг бид нар харсан шүү дээ. За тэгвэл Дэнүр Нагетс баг өнөөдөр яг хожигдоод 7-4 болчлоо. Гэхдээ энэ дунд хардаа 2 тоглолтын дээр нь Мурей тоглоогүй. 3 тоглолтын дээр нь Гордон тоглосонгүй. За Хардвей хүртэл 2 тоглолт өнжсөн. Пейтон Уотсоноос бусд нь ер нь өнжөөлсэн баг. Тэр яг тэр Пикет Интер бол тоглосон л доо. Тэд нар бол тоглохоос өөр яг боломж олж байгаа дээр нь үлдсэн бүх тоглолтонд ч орсон. Тэгэхээр энэ тоглогчдын өсөлтийг харуул үнэхээр гайхалтай байна. Ялангуяа Уотсон одоо яагаад байгаа юм. Шууд хайш юм. Бүх хотод төвшний өсөлт болоод байна шүү дээ. Би бол ингээд ингэж бодсон. Яг энэ Йокичи эзгүүд бол уусаа хэлсэн шүү дээ. Яг сүрэх баха Дэнүр. Өөртөө үнэхээр хэцүү байх гэж. Тэгээд дээрэс нь одоо нөгөө Йокич өөрөө энэ Дэнүрийн сакс юм байна гэж одоо жишээ нь боддог байлаа шүү дээ. Йокич байхгүй бол энэ сакс мөнгө явахгүй гэж бодсон бол гүн байна. Энэ багч өөрсдийнс нэг сакс мөнгөтэй болсон юм байна. Тэгээд тоглогч нар тоглоход бэлэн юм биш энэ саксаа үгүйсэн. Нодны урчнан байсан бол нэрээ сүрэх байсан баг. Тэгээ энэний баталгаа нь юу гэхээр зэрэг өмнөх жилүүдийн нөгөө Йокич байхгүй гэдэг сэлгээний нэмэх асах байхгүй. Авраг авдаг жилдээ бүр хамгийн муу байсан байгаа. Брус Браун ингээд плей-офф ялангуяа Лейкерс-ийг ялалцсан учраас ингээд Брус Браун ингээд байсан гэж хөлрөлт амар хэцүү байсан. Бараг хасах 16 мургаа байсан байхгүй. Суугаал хасах. Энэ жил гимтгэхээс нь өмнө хасах нэг мэхтэй байсан. Тэгэхээр тэр бариадсан биш те. Ядаж балансаа бариадсан байгаа байхгүй. Тэгэхээр Йокич байх үеийн хожигдол цэвэр Йокичтай бас холбоотой. Шууд давхар буруутгаа авчиж болно. Хуучин болвол 4-р үед орж ирэхдээ дандаа 10 оноо нөхөж шаардлагатай байлаа шүү дээ. Гэхдээ бусад залуучууд одоо Нааши энтриг бол ингэж тоглож байгааг би бол харж байгаагүй. Энд айгүй өндөр гэрээ мэрэтээ. Зүгээр яг би олзуурч харж байгаа юм яг энэ гинт бэлтлэр яг нөө нэг бас залуу писүүдээр нилээн шалгаж үзлээ шүү дээ. Пейтон Ватсон бол бүр ингээд ротейшн бүр маш итгэлтэйгээр ороод ирлээ. Наажи бол сэлгээнээс бол хангалттай минут өгөх юм байна. За Холмс бол бүр ротейшнээс бүр гараа явчлаа. Тэг гараа нь гараа хитэн тоглолт 3-4 тоглолт гараа нь гараад одоо бол бүр сэлгээнээс цөөхөлөө 7-8 тоглоод авах сэлгээнээс гарах байлцсан. Гэтэл чим ингээд ротейшн хэрэгтэй залуу тоглогчтой олоод ирнэ гэдэг чинь одоо цаашдаа энэ баг улам deep rotationтэй орж ирэх тэр улам аюултай болно гэсэн. Peyton Watson-ыг одоо Aaron Gordon хэлжсэн л та. Чи зүгээр л дайраад ороход чамаа нэгээс нэг хамгаалт тоглож байхгүй шүү дээ. Чи өөрийнхөө саксыг мөнгө бариад байна. Яг ийм ярьжсэн. Одоо энэ хүн өөртөө ихтэй болчлоо. Тэгэхээр одоо тэгээд бид нар ярьж Жамал Мурей үнэхээр дурдахгүй байхын аргагүй тийм биз. Үнэхээр сайн биш шүү дээ. Энэ жил анхныхаа All-Star байна. Тэр бол барыг тодорхой болчихлоо. Одоо харин Йокич гимтчихэж тодорхой боллоо. Йокич гимтэйг бол эн чинь бас айгүй хэцүү байсан юм. Тэр Авдиач урдуур нь яваад ирэхээр нөгөө 8 хүн бүрдээдсэн байхгүй. Тэгэд юу Дэвид Адлминыг бас үнэлмээр байгаа. Яг нөгөө юун дээр чинь 24 онд нөгөө Миннесота 7 тоглолтод ингээ хожигдож байгаа. За яг бензин дууссан байсан тий. 25 онд цаа OKC яг ингээ 7 тоглолт хүртэл яваад бүнцэн лаг баг наагаад байдаг. Гэтэл байнга баг өдрө болгон шахуу ингээд платформуд дээр Calvin Booth, Mike Malone, ерөнхий менежер тасгалжуулагч хоёр нь ингээд хоорондоо ингээд хайгуу хэцүү. Mike Malone залуу тоглогчтой гаргадаг байсан. Ерөөсөө тэгээ нэг нь туршиж үзээгүй болохоор плей-оффор гаргаж болохгүй. Тэгээ бензин дуусчдаг байсан. Дандаа ур чадвар нугаад. Тэгээд тэрнээсээ болоод ерөнхий менежер удирдлагуудтайгаа бүр тесрээд ноднон 79 дэх тоглолтын дээр
тасгалжуулагч халагдаж байна гэж юу гэсэн үг вэ? Харин тийм, Зүгээр нэг юм тийм. рандом баг биш ингээд аврагт л үзээд байгаа баг аахгүй. Тэгээд Айдлман дээр мэдээж бүгд эргэлзэж ийсэн. Гэхдээ бол одоо үнэхээр одоо үнэлүү штэ. Энэ ротейшнийг Айдлман бол баг тэр талбай дээр одоо Йокич эзгүүд хамгийн их ядарч байгаа хүн шүү дээ. Би бол ер нь нэг 3 4 жил зараг 5 мав ч юм уу 4 5 жилийн өмнөөс ер нь энэ жоохон насны агцсан засгалжуулагчтай ус итгэх байлаад эхэлчихсэн юм. Ингээ анзаарангууд дандаа залуу засгалжуулагч. Яг гоо хамгийн сүүлд юу ачлаа л да. Фрэнк Вогл хин хоёр аврах болчлаа л да. Майк Буднолзер засгалжуулагч хоёр тэр Милоки энтриг. Тэгээд тэрнээс хойшоо болохоор ер нь Стив Кер засгалжуулагчтай бол юу ярих юм. Угаасаа ингээд өөрийнх нь систем нь хувьсгал болцсон юм. Одоо хүртэл ингээд хэрэгжиж байгаа. Бүрэлдэхүүн байвал. Тэрнээс ер нь бусдыг харахаар ингээл Спурс яасан яг сайжирж байгаа цаг үеийн гэсэн таарсан бас л залуу засгалжуулагч нь. Ингээл ер нь бүгд дандаа залуу засгалжуулагч гарч ирсэн багууд сайжираад байгаа байхгүй. Засгалжуулагч нарын бид нар насыг яриад чинь засгалжуулагч хүн гэдэг хөгшин залуу гэж юу байдаг юм бэл. Зүгээр өдөр болгон сурахыг ирмэлзэж идэг. Өөрчлөгдөхийг хүсэж идэг. Тийм засгалжуулагч нар байдаг. Залуухан ч гэсэн бас сайжирдаг засгалжуулагч нар байж лээдэг байхгүй. Тэр насандаа биш тэр хүний хувийнх нь өөрийнх нь онцлог байдаг. Одоо ингээл олон засгалжуулагч нар бид ярьж чинь яг өдөр болгон суралцдаг одоо нас нь явцсан гэж яриад байсан. Тийм засгалжуулагч байж л байдаг. Европт ч байгаа. Одоо юу гэдэг чинь NBA-д ч байгаа. Тэгвэл NBA-ийн төвшөнд бага байна. Одоо Doc Rivers-с ингээл ахуулаад хар ажилтай байгаа мөртлөө өөрчлөгддөг засгалжуулагч. Одоо наснаа биш Doc Rivers-тэй байх магадaltaй засгалжуулагчаас Шарлот хардаа Стив Клиффорд засгалжуулагчаас салж иж одоо ингээд залуучууд нь жигдэрч эхэлж байгаа байхгүй. Ер нь би чинь бас Стив Клиффорд засгалжуулагч. Pop засгалжуулагч яагаад 70-аас хүртэл явсан тий гэдэг бид нар бас бодох хэрэгтэй. Яг хоо энэ дээр ганцхан баг попыг л ярьж байна. Pop бол баг load management гэдэг юм чинь шинжлээд тий. Йоо тэр 14 оны Spurs-ийн тэр бүр яг цоо шин багийн орж ирж байгаа юм шиг л амар байсан шүү дээ тий. Данкнаас Kawhi руу Ginobili Parker ингээд шилжээд байгаа шүү дээ. Нэрээ бас одоо Spolstra яах нь бид нар Spolstra-г ярьж шүү. Спортс засгалжуулагч энэ үеэр довтгоогоо солио ороод ирсэн гэлээ. Энэ үчи шинийг сохыг ирэл яг ирэл. Одоо хамгийн урт юу байгаа нь Spolstra шүү дээ. Америкийн бүр 4 хойд Америкийн 4 спортод. Араас нь Стив Кер. За бараг л тэгж. Одоо тийм 11 жил бол Стив Кер гэж гарч байгаа хэ. Нэрээ бас юу юм байна л да. Дээр яг нөгөө юун дээр тэр хөгшин дасгалжуулагч нар дээр ярьж байгаад гэхдээ яалтчгүй ингээд за sorry та цаг үеийн өнгөрөөччээ гэдэг юмнууд байдаг байхгүй заримдаа. Яг хувиндэж магадгүй. Гэтэ ингээд тэр чинь нэг юмараа ялаа удцсан хүн чинь те. Одоо Милон засгалжуулагчийн жишээнээс л орчлоо л доо. Милон засгалжуулагч дээр байна. За тэгэл одоо хуучин гэх юм бол Рик Айдлман дээр харагдчихсэн. Тэгэл Дон Нельсон гэдэг байгаа шүү дээ. Яг айгүй удаан хугацаанд агуу байсан ч гэсэн сүүлрүүг ингээд Жорж Карл Марл ингээд тактик нь одоо бүр амар тод жишээ бүсээ Евролиг дээр болж байгаа. Сербийн Партизан баг Абрадович засгалжуулагч Евролигийн 9 удаагийн аварга олимпик медаль зэтал гэл асар мундаг засгалжуулагчийг дандаа бусдаас шалтгаан хайдаг одоо ер нь цаг үеийн болцсон болийн ажлаас нь халаагээд халтчих байгаа байхгүй. Баг нэг яг нэг 50% амжилтрууд ингэдсэн. Гэхдээ бүрэлдэхүүн хангалтгүй ингээд зөндөө юм засгалжуулагч ярьж ирсэн. За Абрадович засгалжуулагч ажиллаа өгчлөө. Партизан баг бүр Евролигийн багтай тоглож тавилсан. Дандаа 30 оноор очтоо 40 оноор очтоо. Яг л адилхан баг бүр илүү бүрэлдэхүүнтэй болгоод өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр засгалжуулагч тэр багийг 50% дээр бариадсан байна. Чинийхтэй бол санал нийлээгүй биш. Гэхдээ чиний кейс болохоор миний бодлоор арай цөөхөн байгаад байна. Ер нь тийм гоц ингээд дасгалжуулагч нар бол ховор төрдөг гэж бодоод байна. Яг 30 багийн масс хараад яг 30 ингээ ахмад дасгалжуулагч гэх юм бол тэрнийхэн магадгүй 20 10 барилдаа ингээд жоохон зэвэрчих магадaltaй юм болов уу гэж бодоод байна. За өнөөдрийн Лондонд болсон тоглолт. Orlando Magic Memphis Grizzlies багуудын тоглолт. Franz Wagner өнгөрсөн 7 хоногт гимтлээс эргэж ирсэн. Тэгвэл өнөөдөр Ja Morant гимт тоглох шийдвэр гаргасан. Гимт гараад байна тий. За нэг 3 тоглолтын нэг 4 цагийн өмнө тоглохоор болсон доо. Энэ гэхдээ өнөөдөр бидний мэддэг Ja Morant гараад ирсэн. Тоглох хүсэл ирмэлзэлтэй. Locker room дээр коучтойгоо нэг яриа хийжээд гараад ирсэн юм шиг. 10 минутанд 9 ассист өгсөн шүү дээ. Тоглолтыг тэгж эхлүүлсэн. Тэгээ 3 шидээр хийгээд эхэлсэн тий. За Orlando Magic гэх юм бол Jalen Suggs-аас бусад гарааны бүх тоглогчдын тоглолтод оролцсон. Араас хэлгээний тий. Ер нь ирчлээ бүгд. Moritz ч гэсэн ирсэн шүү дээ. Ахтуу хоёр Wagner хоёулаа ирсэн. Лондонд жа Peaky Blinder үзчихэл гараад ирж байна. Гангстер болох дуртай. За тэгээд
Тэгээ тоглолт хайрнаас жоохон Memphis-ээс онцон өөр Тийм болсон. ээ. Memphis Grizzlies цагийн зөрөнд ороогүй. Orlando Magic цагийн зөрөнд орчод ирсэн шүү дээ. Тоглолт эхлээл 30 оноос алдсан шүү дээ. Харин ихний үдээр л 30-аас алдсан. За энэ Spencer гээд Golden State Warriors-ийн Pat Spencer-ийн ихэр нь тий. А дүүн тий. Jack Landale гээд тоглогч сэлгэнээс 20 доноо авсан. Австралийн сэлгээр. Phoenix тогтоо 23 он Denver-ийн авраг авдаг жил. Jokic-ийг хамгаалах гэж үзсэн. Яа. 2 минутанд 18 оноо өгч чижүүлээ. Jack Landale. Тийм. За энэ өнөөдрийн яхаар гууг нь хүлээлттэй байсан тоглолт Англид ч болсон лиг ч гэсэн яг хуваараа удирдлагын юм тавьсан байсан. Тэг харамсалтай нь бол үр дүн тийм өрсөлдөөнтэй болж чадсангүй. Тэгээ энэ дээр яг хуу зүгээр эхний хэсгийнхаа төгсгөлд нэг асуулт суухад нөгөө Франц Вагнер, Паула Банкер хоёр ер нь хамтдаа ашигтай юм уу гэдэг харагдаад байгаа байхгүй ядаргаатай. Энэ өөр нэг нэгээрээ үлдээд бусд нь байхаар баг нь ингээд яваад идэг. Хоёулаа тоглохоор ялгаагүй л аваад байна. Тэрийг өнгөрсөн үйлрэл ч гэсэн хэдүүлээ ингээд нөгөө байгаа байхгүй хамтдаа бишээр нь статистик харахад ингээд адилхан л байгаад байгаа шүү дээ. Ямар ч тийм сайжралт байхгүй хамтдаа бахаар. Яг го миний нэг харахыг хүсэж исэн зүйл нь Jalen Suggs орж ирээд бүтэн багаараа Orlando Magic яаж яг го эдгээр ингээд яг гарааны таваа хийгээд бас олон тоглолт тоглоогүй болохоор тэгээд аялан тоглолт Лондон ингээд яг жинхэнэ нүүр цагийн ганц тоглолтоо бид дүгнэж чадахгүй л баг л та. Гэхдээ наад асуудал чинь бол энэ үлрэлийг дуустал ер нь явна. Гэхдээ бид нар бүтэн багаараа нэг 10-аас 15 20 тоглолт харж иж дараа нь нэлээд сайн үлрэлт хийх хэрэгтэй болов. Гэхдээ надад зөвөр ингээд Ja Morant-ыг ингээд дахиас гисэн мөнгө тоглоод ингээд ад жаргалтай энийгээд багийнхантай юм дотн уур амьсгалтай байгаа харах үнэхээр өндөр гоё байлаа. Тэгээд энэ нөгөө зул бүххийн өмнөх бадамлалт гэдэг чинь энэ шүү. тийм ч байж болно. Явах гэж байгаа юм чинь. Зүгээр те. Ер нь Memphis Grizzlies яг ийм ингээд Ja Morant яг ийм хэмжээнд ингэж тоглох юм бол одоо ч гэсэн Western Conference плей-оффын байрлалтай дайралт хийхдээ оройтойг байгаа байхгүй. Чи одоо тэр саяны Америкийн шилдэг сагсчин хэмбэ дээр бас яригдчих ёстой нэг хүн байх ёстой шүү дээ. Ууг нь бол. Нэг хэдхэн жилийн өмнө уг нь бүр лигийн нүүрсээрээ болох байсан. Одоо тэгээ хамгийн хүмүүс ер нь дургу тоглож болчихлоо шүү дээ. Үнэлэгдэхгүй тийм тоглож болчихлоо. Тэглээ. Одоо тэгээд ер нь нэг залуу тоглогч нэг драфт ирэх л гэж байгаа юм билээ шүү дээ. Жаг үнэлж байгаа юм тий. Тий. Одоо хүсэж байгаа Memphis-ийн нэг гайгүй залуу тоглогч нэг драфт ирэх байвал Жаг аавал гэж. Тэгэхээр заавал 3 4 дахь баг орж ирж цайлан тэнцвүүлэх өөр юм. Тэгжэл таарна. Тэр хоёр багийн хооронд бол солилцоо болохгүй нь ойлгомжтой болсон. Ингээ нэвтрүүлгийнхаа эхний хэсгийн төрөд өндөрлүүлээ үзэгчтэй. Хэсгийн хугацаанд засварлаад 2 дугаар хэсгэрээ илүү сонирхолтой зүйлс ярина. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи PK-мээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн PK мэсэг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-ээс лиг рүү орон PK мэсгээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Зөвлөтэн юурдсоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэрлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс үснийг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс үснийг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмэрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Энэ шин тавираа мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola.
Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-ээс лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Зөвлөд энэ your spot. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэрлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс бас нэг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс бас нэг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй мэд. PC Mall юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Энэ шин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Хамт үзэгчдээ баярлалаа. NBA Toki 14 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За энэ удирлаас эхлээд нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгчээр Ultra Cool, Ultra Smooth, за Сэнгүр Ultra бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За хөтлөгч нь ярихдаа ингэж яриараа гэж угаасаа цаанаасаа өгсөн. Тэгээд зөөлөн хамтыг таашаадаг cool залуучуудад зориулсан Сэнгүр брендийн шин төвөрөл Сэнгүр Ultra гэж байна. Тэгээд cool залууч гэхээр хоёулын руу нь хамаагүй болоод байгаа байхгүй юу? Тренерүүд очоод байгаа. Хөтлөгч нь ингэж хэлсэн. Хэлээрээ гисэн. Өөрөөс би бол өөрөө хэлмээр байна. Хитрүүлэн хэрэглэхийг биш ээ. Хитрүүлэн хэрэглэх биш ээ. Тааруулж хэрэглэхийг зөвлөе те. Хитрүүлийн хэрэглэхийг зөвлөе гэж. Хитрүүлэн хэрэглэхийг зөвлөе л гэчлээ бараг. Пив уудаг болохоор ч. Өөрөө авч байгаа шууд өгч байгаа юм. Энэ юмтай ч харьцаж мэдэх болохоор. Мэдхгүй байл хэрэглэдэг болохоор. Манай тэнийж уухгүй. Гой залуу. За яриараа гоор тий. Тэгээ Houston Rockets New Orleans Pelicans багуудын тоглолтын тайм руу орцгоё. За өнөөдөр болсон тоглолт. Өнөөдөр болсон тоглолт. За тэгээ Houston-ы өнөөдрийг хүртэл энэ тоглолтын өмнө сүүлийн 9 тоглолтонд 7-2. 2-7. Тэгээ 2 хожиж 7 хожигдсон гэсэн сөрөг амжилттайгаар өндөр Pelicans-ыг хүлээж авч тоглосон. Тэгээд Pelicans-аас нэг сайн мэдээ аваад байгаа нь яг л Ламелотой адилхан Zion Williamson бас 18 7-8 тоглолт дараа л орсон ба. Тоглолт өмчгүй. Энэ нэг тоглолтгүй хүмүүсийг тоглолоод хэлсэн чинь үнэхээр баяртай байна. Уг нь ингээд очроо болоод плей-инд ороод ирвэл бас гай болно шүү дээ, тий. Дураантыг хараа шууд дайрж байна. Жохон сахлаг баттай байсан бол орчин цагийн шак шүү дээ. Мини шак. Мини шак. Энэ бол линк үн зогсоохт хэцүү л хүнд дээ. Жабарич 3-аас нүүлэгдэж шин. Жабарич сүүлийн тоглолтууд амар тий.
Фу. Санд нэг холбогч гарч ирээд шүү дээ. Тий. Хоёр холбогчтой болоод байгаа шүү дээ. Найруулга хийх хүн гарч ирээд шүү дээ. Derek Queen, Fierce гээд хоёр рүүкийн хоёулаа найруулах чинь чадвартай хоёр байгаа. Бас л Шарлот шиг нэг үе бодвол нэг арай дээр ингээ голдролдоо орох гээд байгаа л баг болчиход байна. Оо. Атлетизмд болцсон юм шүү дээ. Харин энэ саний тесрэлт бол хэцүү шүү дээ энэ богино хугацаанд. За энд Яа. шагаанда ирэл авцсан уу? За энэ том хүний шагаач ер нь идэх процесс удандаа. Тэгээд нилээн зөвшөөрөл гарсан да. Маш муу мэдээ. За Адамс ер нь бол нэг 2-4 7 хоног багтаа байхгүй хаа. Бас нэг худлагаас ойрхон үдсэн юм аа энэ. Үгүй ер нь гайгүй ба. Энэ нэг ингээд заяан тоглож байгаа тоглолтууд бүрэн багаараа тоглохдоо бас Шарлот шиг гайгүй ба. Төгсөж чадахгүй ч гэсэн ер нь тоглолт нь бол үзүүштэй байгаад байгаа. За тэгээд KD энэ оноор бүх цаг үед дэш агсан байр агсан тийм. Дөрөв Новицки 6 ах тооцоолоор Үз одоо түүний дээр Майкл Жордан, Коби. ер нь Майкл Жордан, Коби, Милон 3-ыг гүйцэх нь баг ойлгомжтой харагдаад байгаа. Энэ маягаар тоглоод байвал. Тэгээ Карим дээр харин яах вэ гэдэг л асуулт байна. Лебон шараач гүйцэх. давшгүй давааг даахгүй л дээ. Зэрэгтэй тоглоод байгаа юм чинь нөгөөх нь. Леброн ч бүр плей-оффын оног нэмсэн чинь 51,000 болцсон гэсэн. Тай. Хүүхчих. Одоо тэгээ KD-г тоглож байгааг харахаар асуудал байхад 4 жил байгаа. Тэ? Байгаа. За тэн дээр нэмээд 500 дундслаа, үлрэл дундслаа гэхний 6,000 оноо нэмэхээр л. Тийм ээ тий. Оргил үүсгэх 2,000 бол хүрэхгүй байх. KD дээр нэг сонирхолтой зүйлэг би зүгээр бодож ирсэн юм. Тэгээ тэрний юу гэхээр зэрэг бүх цаг үеийн хамгийн шилдэг нэг ч үлрэл лигийн шилдэг байгаагүй хамгийн шилдэг тоглогч юм бэ гэдэг асуулт байсан байхгүй. Тэгээ би KD болов гэж боддог. 2014 оны үлрэлийг ярьж болох байх. Магадгүй авсан уу? MVP авсан үлрэл. Би ихтэй тэр үлрэл KD-г дэлхийн шилдэг тоглогч LeBron л байсан. LeBron байсан. Ер нь 2010-ад он LeBron л байсан. Нэгч за энэ дэлхийн шилдэг тоглогч энэ шүү гэж те KD шүү гэдэг үлрэл бид нэр амьдралдаа харж байгааг байна. Аха. Яг хоо тэр Гоё яг LeBronтой нэг яриад яг оргил үедээ тоглож ирсэн болохоор ч гэдэг юм уу Westbrook яг тухайн үед бас нэг онцгой цайлаад ингээд тэгээ дараачийн үеийн заалгаад ингээд явцсан. Ер нь бол маш бас статистикийн хувьд бол амар яриад тоглолоо шүү дээ. Тэгээд KD өөрөө бас нэг тийм одоо бид нар stat pairing гэж ярьдаг те. Стата ингээд нэмээд тоглож байдаг гэж ярьдаг. Ийм тоглогчийг би хизээж KD байсан гэж бодог. Илүү оноо авах чиглэл, ганцхан оноо авах чиглэл дээр л илүү. Би чинь Стефиг бол зарим нэг жил бол дэлхийн шилдэгнээс мах гэж бодож байгаа. Гэтэ яг айл гэдгийг мэдэхгүй байна. Уг нь 16 он гээ хэлчмээр байна л да. Тэгээд яалтчгүй LeBron-ы жил байсан л да. Тэгээд 15 ч юм уу, 17 ямар ч байсан Стеф ямар ч байсан баг дэлхийн шилдэг нь. Гэтэ амарч бид нар бүр яг бүх цаг үеийн шилдэг оноо авах гэж яригж байгаа тоглогчийн талаар ярьж байгаа шүү дээ. Оноо авах гэж. Гэхдээ дэлхийн шилд хизээч нэг жил яг энэ бол дэлхийн шилдэгэн шүү гэж байгаагүй нь айгу харамсалтай ч юм шиг. Ер нь яг шилдэг байсан үедээ MVP аваагүй тоглогч нар ч гэсэн гэхдээ байж лээ. Яг бүр карьерийнхаа оргил шилдэг үед. Өө наатан дээр ч одоо ингээд нөгөө амаржингийн аргумент нь миний ойлгосноор одоо жишээ нь Joel Embiid ингээд MVP болсон жил статистик амар байсан. За гэхдээ тэр жил бол баг нь бүсгийн 3-аар гарсан бохгүй юу? Өнгөрсөн жил нэгээр гарахт нөгөөгүй Jokic төгсчөөд тэгээд байрны солилцсон юм шиг өгсөн шүү дээ. Тэнгууд тэр жилийн яг шилдэг тоглогч нь MVP авсан ч гэсэн Embiid мөн үү? Jokic л үстэй. Тийм авраг авсан. Нэг нөгөө ишлээ. Тийм баг. Тэгээ аврагаа авсан шүү дээ гол нь тэр жилдээ. Тэгэхээр Jokic л бохгүй. Тэрнтэй адилхан KD нөгөө MVP авсан ч гэсэн тэр жил нь LeBron байсан учраас тэгээ бусад жилүүд нь угаасаа аваачгүй гэдэг үнцгэл яриад байна уу гэж бодож байна. Тийм. Тэгэхээр яг байж болох үйс. Яг KD-ийн фэнүүд бол нэлээд бачуурхаар л юм байна. Гэхдээ яг ингээд яг хамгийн шилдэгэн шүү гэж аргумент сонсыг бол яг хэдэн онд дэлхийн шилдэг байсан бэ гэдэг л сонь санагдаад байгаа надаа. Би бол Golden State ирэхүүр би бүр Houston Texas-аас нь дэмжижсэн. Бүр 6 хоног гэсэн үг шүү дээ. Тэгээд 7 хоног Seattle Travel-тэй. Би бол ингээд KD-г бол байнга мөрөөстэй. Магадгүй 12 он ч юм уу. Яг тэр OKC юу байгаа хөөхгүй. Тэр чинь 1-0 болчоод тэр LeBron нь гаран дээр нь зогцсон. Тэр баг 2-0 болж исэн тоглолт шүү дээ. Харин яг тэр жилдээ хамгийн шилдэг нь байсан уу гэхээр зөвхөн статистикэн дээр л тулгуурлах гэдэг нь үү? Үгүй. Авраг авсан шилдэг тоглогчийг юу гэж тодорхойлдё. Тэгэл айгүй олон юмнууд байгаа. Авраг авсан шагнал урамшил стад бүгдийн л
багийн нөлөө бүгдийн л болж шүү дээ. Тэгэхээр нөгөө 17 18 онд KD аваад авраг аваад MVP болсон ч гэсэн ямар багт байсан бэлээ гэдэг нь яалтчгүй. Стефтэй багт авахч яалтчгүй жоох. Би бол ингэж бодоод байна. Гэтэ ингэж байна. LeBron финалд хожигдсон ч авраг аваагүй ч гэхдээ дэлхийн шилтгэнд байсан байна. Одоо 15 онд баг финалийн MVP авахд нэг санал дутагдсан юм байлээ шүү дээ. Тэгээд одоо хэдэн жил дараалж LeBron Iguodala авдаг дээр тийм. Кавад гин. Хэдэн жил дараалж LeBron дэлхийн шилтгэнд байсан юм хэрэг бас юм байна. Ялсан ч ялагдсан ч юм. Сүүлийн 18 Би бол нэг 12 үлрэл байсан юм болов уу гэж бодож байна. 9-өөс 20 он магадгүй. За Rockets-ийн хувьд Тааруу тоглолтыг үзүүлээд байна. 23-15. 6 явж байна тийм. Shea нэг KD-г хожихдоо наа 7 дугаар байранда enjoy хийсэн байна шүү дээ. Тэгээд яалтчгүй нэгээр явж байгаа багийн өөдөөс олон юм яриад байвал тэгж л хэлнэ л дээ. Тийм тий. Сүүлийн 18 тоглолтонд 8-10. За удирлыг 15-5 гэсэн амжилттай эхлүүлсэн. За талбайдаа 13-2 гэснээр уг нь OKC-ийн ард 2-т бичигдэж байна. OKC 22 амжилттай. Талбайдаа толждохгүй байгаа тийм тий. Тэгсэн чи аялын тоглолтоор болохоор 11-12 гээд 50-аас доош үеийн амжилттай байгаа юм. Тэгээ ерөн зөвөр авраг авдаг баг аялын тоглолтоор сайн тоглолтогоо гэдэг нэг бичигдээгүй статистик үзүүлэлт байдаг да. Шинэ багийн шинжилтэй. Аялын тоглолтоор энэ чинь онгоцон суугаад, хувцсамраа аваад, бас залуухан залуу малуухан гэдэг айгу олон хүчин зүйлс байгаа шүү дээ. За мэдээж орчин цагийн онгоц буудал бүх юм гоё болсон ч гэсэн тэр нөгөө цаашаа явж яг нэг баг шиг баг болж формдоо ингэж байх чинь аялын тоглолтын дээр яг жоох нэг задарчих гад байдаг тийм. Зүгээр Сингүнийг байхгүй гимтэлтэй шаханы бэртэлтэй үед Houston Rockets хийсэн тоглолтууд төр бол нэлээд шүүмжлэлтэй анмаар санагдсан. За энэ баг яг контендер муу юм уу гэсэн асуулт хүртэл толгойд яг ахаад орж ирсэн байхгүй. За энэ юутай холбоотой юм гэхээр магадгүй Houston Rockets багийн байрлалын давхцал нь хэтэрхий их. Яг бид нар амар өндөр атлетик баг гэж яриа л байгаа тийм. За тэгэн гутлаа плеймейкер тал дээр яг үннийг хэлэхэд Сингүн бас плеймейкер Jokic шиг үүрэгтэй байдаг шүү дээ. Тэгээ Сингүн байхгүй болохоор энэ баг үнэхээр байрлалын давхцалтай холбон тоглогчийн байрал дээр бүр томоос том асуудал байгаа нь улам их харагдаж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд яг зөв сүүлийн үед Houston Rockets солилцоо эрэхтэй юу? Ер нь солилцооны цонхаагтаас өмнөөс ахаад арай өөрөөр багийнхан балансыг олох уу гэдэг ярианд гараад ирсэн байна. Багцууд байна. Өөр багуудад санал болгох. Зарим багуудыг бодвол ангалтай багц бол байна. Тоглогч авчрыг гэвэл. 27 оны эхний хоёр бол энэ бол бас нилээ баг жаамрантыг авчрахаар байна. Үн үрэн шүү. Аль нэг нь бол ялангуяа. Годын баг дээр жаа гэж бодлоо. Тэгэхээр стил нөгөө шийдэл дутаад байгаа хэрэгтэй. Энэ багт надад асуудал нь бас шийдэл. 3 цаа шийдэл тоо. Тэгээд тэгээ ийм байгаа. Бас нэг статистик байгаа. 2012-оос 13 оны үеэрл Houston Rockets багийнхаа түүхэнд хамгийн хагас талбайд ийм удаан амжилттай тоглосон үлрэл нь болсон юм байна. Тэрнээс тэр амжилтаа энэ жил ахиулж байгаа сөргөөрөө. Тэгэхээр энэ багт хэмнэл нь бол үнэхээр маш удаан байна. Тэгснээ залуу бахан тоглогч нар дүүрсэн байдаг. Тэгсэн энэ хэмнэл нь удаан байна. Тэгэхээр эдгээр яаж ингэсэн үг? KD-г дааж гүгээд нэгсэн үг. Одоо KD-гээс харуулж байгаа Сингүний хэмнэл тааруулж байгаа гэдэг багхгүй. Сингүний хэмнэл. Сингүн үү KD үү тэр хэмнэл. Тэр удаан half court дээр лаг тоглож болно шүү дээ. Яг уу лаг тоглоод байгаа. Нөгөө бага тэ яг ингээд Батарднаа урах шиг тэ. Авуу тал шүү. Тэ. Детройт тэгдэг нөгөө юуны Ben Wallace, Tayshaun Prince-тэй Детройт ч тэгж тоглодог байсан. Бас тэгэж зүгээр лаг тоглож болно. Одоо OKC 80 он дээр л дуустдаг тоглолтууд. Тий. Тэгээс хаахаа атлетик баг магуудыг бол тэгж л үзэн шүү дээ. Тэгээд тэгж тоглохын тулд удаан орж ирж штэ тий байрлсан тоглоом дээр нэг тоглож штэ. Тэгэхээр хамгийн дутаад байгаа нь холбон тоглож байгаа. Тэрийг найруулах, хаан зогсоох юм. Ямар тоглохыг ямар үед нь явуулах гэдэг шийдэх бас тоглож хэрэгтэй байгаа. Ер нь их амархан Houston-ийн ингээд тоглолтыг харангуут яг үндсэн яг маш олон хөлбөр мэдээж байгаа. Гэхдээ яг ингээд яг толгой хоёр хөлбөраас бүх юм салаалаад байгаа байхгүй тий. Шингүүн гол дээр авдаг. KD эхлээд 45 дээрээс 3-ын гаднаас нэлээд холоос бөмбөг авдаг. Хамгаалтын анхаарал уус төвлөрдөг. За ингээд ер нь өөрөөс нь мяа хамгаалагч юм switch дээр солигдох юм бол нэг эсрэг нэг шидчихдэг дундаас. Тэр нь бол ер нь 60-70% та орчдөг. За тэр бол муу товтлооны сонголт биш. KD дээр хамгаалтын анхаарал төвлөрөөд ингээд өндөр хамгаалагч нь ойрхон болоод ирэх юм бол шингүүн гол дээр гарч ир авдаг. Шингүүн аваад бас нэг эсрэг тоглох боломжтой хүн тэр нөгөө заслангүй switch-үүдээр солигчвол өөрөө дайрчдаг. Хэрвээ тийм зай олдохгүй бол Jabari Smith завчин дээр
үлдэнэ. Амин Томсон кат юм. Тэгэл Амин Томсон нэгээрээ нисүүл шалтж байгаа. Амин Томсон бодох талбаас төгсөн. Болохгүй шингүү орж байгаа задлаад Жабари Смитээр шийдүүлнэ. Ингээд ерөөсөө яг ийм л товтлогоо Фертрийн дийл хэрэгтэй байна л да одоо. Тийм учраас яа нөгөө Дорин Зин Смит гэрээ өгсөн юм шиг байна. Зогсож байгаа. Уг нь Брус Боун л хэрэгтэй байхгүй. Гэтэ одоо тэнд чинь таарын хийсэн хамгаалдаг. Теннис Смит тоглогч биш. Яг цэвэр шидэгч гэж бид нар яриад. За одоо хэн байгаа? За Дорин Смит зөөр. Ерөөсөө тэнгууд Рич Хипперт нь D баг. D өгөх юм байна. Тэгээд 3 номерч биш те. Нэгийн хүн байх гэдэг шүү дээ. Undersized point guard гэж. Манад яг Нэг D гэх юм одоо юу хин дэрэг. тий Зик Дажи гэж хүн байгаа шүү. Сайтигээд Өгч юугаар ч хамаагүй өгчих гээд байгаа шүү дээ. Зүгээр яг нэг л юм дутаад байгаа юм. Houston Rockets яг complete тийм аврагын хэмжээнд өрсөлдөх юм. Одоо өдөрлийн ихний тэр хайп нь жоохон унжин гэсэн үг л дээ тий. Яг Denver Nuggets OKC дэртээ өрсөлдөх хэмжээнд байж чадах юм уу гэж одоо надаас бол би үгүй юм шиг байна гэж хэлэх гээд байгаа байхгүй. Нэг ямар нэг юм өөрчлөх хэрэгтэй байгаа. тэнгууд одоо энэ удаан тоглож байгаа сагсанд нь Wamlet уг нь тохирохоор тоглогч мөн биз дээ. Тоглолтыг удаашруулна. Тэ өөрөө нэг хурдан хэмнэлтэй биш. Тэгсэн ирнэ за туршлагатай бол туршлагатай тий. Омлетийн зүг ганц давуу тал нь хамгаалт сайтай л да. Жижиг биетэй мөртлөө Кайл Аврагаас сурсан ганц юм нь хамгаалт нь л да. Тэгэхээр бас Wamlet бас эргэж ирэх юм ойртож байгаа шүү дээ. Тэгэхээр асуул шийдэх юм л. Формондоо хэр орох бол цаашаа одоо бүр 4 сарын ихээр юм 3 сарын сүүлээр ихээр плей-офф юм байна. Тэгэхээр бас рисктэй л юм байна. Тэр бол формондоо орох. зүгээр яг тэр хүртэл Wamlet найдаа хүлээнэ гэдэг бол аврага авах амбицтай буюу арсар ирсэлтэй. Тэрнээс өмнө ямар нэг юм хийцэн байх хэвээр. Wamlet ямар ч формтой орж ирлээ. Тэгээд тэр жижиг наамхан илүү жинтэй тамирч орж ирээд багт хэрэг туслах гэдэг юм. Гэхдээ Houston Rockets-ийн давуу тал нь лигийг товтлооны самбараараа тэргүүлж байгаа. Энэ нөгөө нэг хагас талбадаа байршиж удаан тэгээ өндөрттэй тоглож байгаагийн давуу тал бол ашиглаж байгаа. Өнгөрсөн үлрэл тэгсээр байгаад бас 7 тоглолт гаргаад плей-оффт бол сайн тоглосон. Тэгэхээр энэ үлрэлд яхахгүй бас өрөндийн хүчтэй өрсөлдөгчний нэг. За тэгвэл өрөндийн одоо хамгийн ойлгомжгүй болчиход байсан баг маань 4 дараалсан хожсон амжилттайгаар өнөөдөр талбай дээр Portland Trail Blazers-ыг хүлээж авсан. Энэ 4 дараалсан хожил дээр түлхүүр нь юу байсан бэ гэхээр Zach Lavine Malik Monk хоёр гимтлээсээ эргэж ирсэн. Ардаас нь Домонд Sabonis бас гимтлээсээ эргэж ирээ сэлгэнээс ашиглагдчихж байгаа. За нэг Мэдээж Росс маань бол хаваараа тоглож байгаа. бэртэлтээс хүмүүсээ алдсан байгаа шүү дээ тий. Гол тоглогч баг л байхгүй шахав. Сэргээр Portland бас амар гоё ирээдүйтэй гоё болчихлоо. Одоо өнөөдөр жишээ нь өчигдөр Дэни Авдиага амраажж байгаа. Тэгээ хожиж байгаа. Тэгснэ өнөөдөр Авдиага тоглуулснаа Jeremy Grant, Drew Holiday хоёроо амраачиж байгаа. Тэгэл Авдиан лид хийгээл тоглолцож байгаа юм да. Плей-инд ороод ирэхэд ч бас өөр хүйзэндээ. Jeremy Grant бол яалч Achilles-ийн гимтэлтэй байгаа. Тийм болохоор амраа. Дэни Авдигийн үед би амрана гэдэг үгийг ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэл яах вэ? Энэ баг плей-оффыг зорцсон байна. Lakers-тэй тоглосон биз дээ. Амрааж болно шүү дээ. Лука Моккаг амраачингууд нь дагаа амраачиж бас болж байгаа юм л та. Амраасан ч гэсэн хожиж байгаа. Амраас нь харин хожмоор. Амраасан харуулж харилцаж шүү дээ. Гэхдээ нөгөө тал чинь бүр хүн амир юм гараад ирсэн байгаа чи яах вэ? Зүгээр гэхдээ одоо бид ярих хэрэгтэй шүү дээ. Sacramento Kings одоо 4 дараалаад 8 дараалаад ч 6 дараалаад хожих ямар шаардлага нь яг юу юм бэ? Яагаад Дэв Картер Мартер гэдэг энэ залуучуудаа тоглоулахгүй байна? Энэ Сакраментод шаардлагатай шүү дээ. Яагаад тэгэхээр хардаа ингэ Лавин ингэ сайн тоглох Сакраментод хэрэгтэй байхгүй юу? Явуулах гэж тийм байж болно. Тэгвэл энэ тоглогч тоглохгүй ингээл байхгүй байгаа гэвэл яаж явуулах юм бэ? Ядаж Бруклин дээр MPJ-гийн нөгөө пост хэлээ. Гэхдээ одоо ингээд Лавиныг тоглоод мундаг тоглохыг хараад хуурдах хүн байгаа юм. Лавиныг өчнөнд олон жил харчлаа шүү дээ. Хин гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Лиг даяараа л хин гэдгийг. Одоо бүгдийг тоглуулад зүгээр харуулна хөөж шаардлагатай. Бодын өөрөөсөө Кингсийнх нь л та тий. Харин ч авахгүй хахтан Кингс авсан шүү дээ Чикагоос. Тэгээд за бодъё. Контендер багт гэж бодъё тий. Лавин яг хинд хэрэгтэй. Яг аль багт энэ яг сериэс асууж. Яг авраг авмаар байгаа багт яг хинд хэрэгтэй. Хаана байвал зүгээр юм гэж хамгийн зөв газар нь тий Лавиных. Одоо яг эсвэл юм Вашингтон шиг газар ингээд сайхан амар сонгож байж их юм уу? Одоо чи жишээ нь Лавиныг Тим Хардвей Jr. Нагц авах уу? Ахгүй. Ягаад тэгвэл асууж үү? Нэг нөө chemistry дээр асуудал үүсэхгүй. Тэгээ хувь тоглогч нь л илүү. Тэгэхээр орж ирээд тэр чинь бас 20 морь оноо дунджилж таарнаа да. Тэр системд 15 оноо ч юм уу те. Тэнгүүт чинь авраг авмаар байгаа
За хэдүүлээ нэг бодвол нэг 5 6 баг л нэрлэе л да тий. Авраг авах амбицтай. Гэтэл энэ багуудыг харахаар Лавин тэр ирэх мэдл тэр багийн одоо хаашаа 3 дахь шилдэг тоглогч нь болох юм уу? 3 дахь скоринг опшн болох юм уу? 4 дахь тэгэхээр ч бас сонио. 4 бол биш 3 бол. Тэгээ өөрөө бөмбөгтөөгөө тоглодог гэж бодохоор контендерт очиод Лавинта авраг аавна гэхээр бол хэцүү. Одоо цалин хэцүү байна. Тэрнээс шагаа цалин бага байсан бол Houston Rockets тэрхтээ байгаа шийдэгч юм биш юм уу? 3D гэр үү? Үгүй яг хөө яг 3-г нь бол одоо тэр Shepard-ыг арай нуруулаг л болгож штэ. Тэгээ бөмбөггүй л тоглох гэдэг байхгүй. Лавиныг бөмбөггүй юу? Тэгээ хамгаалуулах юм. Зааг Лавин ч гэсэн хамгаалж болно шүү. Болно штэ. Яг хөө бид нар сүүлийн үед Лавиныг хождог багт хараагүй байгаа. Яага харахгүй. Наад асуулт ч юм байна шүү дээ. Яага харахгүй нь ерөөсөө Chicago Bulls-ийн өгсөн тэр гэрээ л ихгүй. Санхүүтэй холбоотой байгаа тийм. Бас Нэг хоёр сонголтоор яваад байгаа тул. 20 саяын цалинтай байсан бол өдөрт авах баг бол олцсон байгаа л да. Тэгэхээр харин тэр чинь нөгөө авраг багт чинь тэр нь хүртэл нөлөөлчихэд байгаа. Тийм тийм. За энэ дээр энэ бас гоё үзүүлэлт байгаа. За 100 позишн тутамд ингээ харах юм бол товтлооны үзүүлэлт дээр талбайд байхгүй дээр хамгийн том зөрүү гаргаж байгаа тоглогчийг Дэни Авдиа тэргүүлж байна. зүүж Янасаас илүү импакттай байна да. Никола Йокичоос илүү импакттай Тэр байна. 8 дээр Майкл Портер Жуниор хийж байгаа юм байна. Бруклин Нетсийг амар дээш нь гаргаж ирж байгаа. Харин тийм ээ. Шаардлагагүй л дээ. Гэтэ хардаа ингээ өвгөсний багаараа хожид амар хэрэгтэй байна. Юу хийгээд байгаа юм бэ MPJ гэсэн чинь sorry гэвчихсэн. багаараа амар шэйгүү ингээ үлэн тоглолт аваа явчих юм яриад байдаг. Тэгэхээр шэй ингээ хамгийн том нөлөөтэй 10 тоглож байсаар байгаа байхгүй. Багийн хэдий deep rosterтэй гэдэг ч гэсэн. байхгүй бол болох олж байгаа тийм. MVP хүн байлг байх уу? Тэгээ Жамал Мүрэй 10-т байгаа нь гайхалтай. Тэгэхээр ингээ Денверийн 2 тоглогч харахгүй ингээд багуудаас 2 тоглогч байхгүй байгаа даа. Одоо MVP Денверээс 2 байгаа. өсөлтөөндөөс 10 тагаа. Дэни Авди бол Жрүү Холидейн гимтлээс бас шалтгаалаад бөмбөгийн их мэдл нь нэмэгдсэн тий. За тэгвэл багийн тасалжуулагчаар Тиаго Сплитер өнгөрсөн жил Евролигт Парис гээд Францын багийн клубын ахлах тасалжуулагч хийж байгаад NBA-д орж ирсэн. Би л авсан болоод тийм. Өнгөрсөн жил яг энэ Парис гээ багт нь холбон тоглож хийсэн тоглогч MVP-гийн Евролигийн MVP-гийн хэмжээнд тоглосон байхгүй. Тэгээд энэ жил болохоор өөр баг руу яваад тэр тоглогч нь байхгүй болсон. Холбон тоглогч. Тэгэхээр би энэ Портландын өнөөдөр 22 гэсэн амжилтыг ерөөхдөө дасгалжуулагчтай бас холбоотой тайлбарлах гэсэн. Гэхдээ дээрэс нь бас Портландын дасгалжуулагч өөрийнхөө багийн эсрэг бет тавихгүй л да. Тий. Тэр нөлөөтэй байгаа. За энэ болохоор хамгаалтын үзүүлэлт. Хамгаалт үү. Байсан байгаагүйгээрээ. Тийм. Яг Хүү Ганзалс бол ягж орж ирэхгүй нөгөө 100 позишн гэдэг статист нь өсгөчгөөр талбай дээр байгаа богино хугацаанд Үр ашигтай байгаа тийм. тэргүүлж ин тэгэхээр чи энэ жил бас рүүки тоглож байхгүй Бостны. Одоо минутын харахаар 509. 100 position тоглолцсон. Гэхдээ хөрөө 509 гэдэг чинь юу? 500 гэдэг чинь нэг 10 тоглолцсон. Биш үү? Гэхдээ 100 position тоглоогүй гэж болно шүү дээ. Тоглоог байж бол энэ зүгээр 100 позишн өргөжчихөж байгаа байхгүй. Өсгөчгөөр ийм том импакттай болчихж байгаа. Тэгэхээр яг энэ дээр нэвчиж байгаа 3 тоглогч ер нь бол бага минут тоглож байгаа. Гэхдээ тэрэндээ үр бүтээлтэй гэсэн үг. Их минут хангалттай тоглож байгаа мөртлөө тасархаа байгаа нь тэгэл Вемби л байгаа байхгүй ялтчих. 4-т үчиж байгаа. 3-т болоо 4-т болоо сая Вемби. 4 тагш шүү тийм. Гайхалтай. Тэгэхээр Вемби 22 50%. 50%. Маш их гинт бүртгэлийн дундаас. Одоо Портландд гай болж байгаа ганц баг Clippers дээ шүү дээ. Худлаа ингэж ховсдож бидрийг хуурж эхлүүлчихэд. Одоо За нэм хасах үзүүлэлтээрээ. Янас. За Янис харин тий одоо ингэхээр Янс ямаар авах. Ийм л том нөлөөтэй хайрын цаг хугацаа Янас тэгээд яг боломжит газар нэг хаана өгч чадах юм өгч чадах. Үкэсийг л өгч. Spurs өөрөө байгаа шүү дээ. За тэгээ Йоо Янас Вемби. Тэр бодогдоод л боол бүр. За тэгэл Йокич Марканы нөлөө том байна. Мичл сайн байна. тэр AJ Green гэж бас нэг хүн байна тий. Тоглосон минут их гэрнээ бас байгаад байна шүү дээ. Гараанд гарч марч байгаа. Донто Ди Винчензо байгаа нь бас сайн хэрэг байна. Тийм байна. Жюлс Рандл, Донто Ди Винчензо хоёр. Жюлс Рандл биш үү уучлаа. Донто Ди Винчензо ганцаар байна. Сэлгэнээс тий. Доноvan Mitchell гараанаас чимээгүй хайлаа. бага ширээд. За тэгээ өнөөх Дэни Авди яач юм байсан юм бэ? Жэлен Сакс байгаа нь бас онцгой харагдах хэрэгтэй. Тэгээ маш бага минут байна, Чүл гимтэлтэй тоглолчвол бас нөлөө нь байх гадна. Ашигтай л тоглолтог тоглож байгаа даа да. За Портланд дээр юм ярьж хахтан тэгээд баахан давхцаад хөрөсдөгдөд гарсан. Зүгээр шүү дээ. Ер нь бол тэгээд би нэг тэр тэрүүгээр нэг юм хэлчихсэн.
Евролигт болохоор 1-р үеэс 4-р үе хүртэл 4 их хамгаалт тоглож байгаа байхгүй. NBA болохоор 100 ононд хүрснийхаа дараа 4-р үе дээр тоглолтын утга учир нь болоод ойрхон явж байгаа үе дээр яг хамгаалт нь илүү фокуслаад байгаа байхгүй. Яг гэхдээ ялгаа байгаа л да. Нөө нэг Евролигт болохоор хамгаалтын 3 секунд гэж байхгүй болохоор тэр help гэж тусалж хийж байгаа хамгаалтыг хийхэд илүү тохиромжтой байгаад байдаг. NBA-д болохоор будагтаа талбай эсрэг талд нь help-ын зогсчоор тэр амжиж очихгүй байгаа болохоор тэр нь бол тусалж очихдаг. Онгорхоо тэр будагтаа талбай илүү онгорхоо байдаг учраас энэ бас нэлээд нөлөөлд юм болол гэж байна. Илүү атлетик учраас одоо тэр будагтаа талбай руу нэг алхам төрүүлэл орчих юм бол юм дээшэл явж байгаа шүү дээ. Гэтэ яг хоо тэг 3 секунд байхгүй бол яг жигчин л дээ тэнцээ. Тэгээд NBA ч 2 минут одоо Wemby будагтаа талбайд ингээд зогсож батар шиг зогсож байна үстэй. Тэгээд тэр чинь ингээд одоо ур чадвар нь яг үнэ гэлгээд ямар төвчний хүмүүс байгаа л тийм шүү дээ. Тэгээд талбай ч ихсэн арай том биз дээ. Чүд NBA чинь тий 3 чинь дагаад томорч. Ер нь бол тэнд нөгөө үүсэж байгаа gap нь илүү том болоод байна гэсэн үг шүү. spacing тэгэхээр илүү том үүсэж байгаа тийм. Зүгээр яг хоо гэтээ яг хоо Tiaga Splitt-ээс салжуулагч нэг хожлын үнц нь Евролигт ямар өндөр байдгийг ойлгочод ирсэн дасгалжуулагч энэ залуухан баг дээр ирээд залуучууд тэр системийг нь дэмжиж ингээ өгөөд явахлаар бас гоё ч гэсэн маш гоё хамгаалттай, хичээл сэтгэлтэй, хоёр боломжинд явсан тийм ийм хэсэг мөгийг хараад байна л да. Би болохоор ингэж бодоод байна. Яг хуу санал яг 100% нэгдээгүй бол биш. Гэхдээ нөгөө үнцг нь бас байна зөө. Надад Портландын энэ багийн бүрдүүлэлтийг Чонси Биллапс сахалжуулагч юу нэг зөв тавьчих явчлаа гэж хараад байна. Явчлаа юу хөрх. Яг тэгэхээр Чонси Биллапс сахалжуулагч асуудалд орохоос өмнө угаасаа баг нь бас 50-аас дээш үеийн амжилттай байж байгаа л явсан баг. Бас. Тэр чинь гэхдээ юу л нөгөө нэг зөв тавьж иж зөв бай тавина л да. Тэгүн гот бид Chelsea бид сахалжуулагчийг өөрөө Detroit Pistons ямар систем те Browns сахалжуулагч Стэн шиг 80 он авдаг хамгаалтан дээр суурилсан багийн сагсан хүмүүдээр тоглож гарааны холбон тоглогч байсан болохоор угаасаа яг одоо өнөөдрийн бидний харж байгаа сагсан хүмүүс угаасаа Portland Trail-с суух хэвээр цаг хугацааны асуудал байсан болов гэж би бодож байна. Фото санал нэг байна. За, playbook гэдэг болон байгаа юм. Байхгүй. За. Энэ хүрээ тэгвэл 2 дахь хэсэг маань өндөрлөх юм байна. Эргэж ирэхдээ бид Del Curry-гийн талаар сайхан ч нэг байхгүй байна. Амар орж ирсэн шүү дээ. Гоё солилцоо ярина. Солилцоогийн талаар ярина. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Toki PK-мээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол
Та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн PKMS нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Tokyo App Entertainment-с лиг рүү орон PKMS-гээс тоглолтод таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Зөвлөд энэ юурдсхоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс бас нэг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч бараан лизингээр авч болно. Энэс бас нэг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Хамтдаа үзэгчтэй баярлалаа. NBA Talk нэвтрүүлгийн 14 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За бид Denver Nuggets-ийн талаар ярилцлаа. За тэгээ Anthony Edwards, Wemby гээ залуу одуудынхаа талаар ярьлаа. За тэгээ Sacramento Kings, Houston Rockets гээ дөрвөн бүсгийн багуудын талаар ярьлаа. Тэгвэл өргөжлүүлээд ер нь дорн бүс талдаа яриагаа өргөжлүүлэе гэж бодож байна. За ямар ч сан Charlotte Hornets баг Del Curry-гийн 30 дугаарыг мөхлөхөр болсон. Би буруу санаагүй энэ 30 дугаараа мөхлөж байгаагаар анхны тохиолдол. Бид ч 30 дугаар чинь Del Curry, Steph хоёр л алдартай болгосноос биш өөрөөр 30 дугаар бол Алдартай 30 дугаар бас ховорхон юм. ховорхон тэгээ би яг тэгжил санаж байна. Арсны тоглолт нь ямар тоглолт юм болоо? Golden State юм болоо? Тэгж таарсан бол бас галзуу тий. Тэр тоглолтын хувийн стан зараагүй юм биш. Ямар ч гэсэн 19-нд тэгээ манх харуул яг 30-нд тий. юм байна. Портландын 2 гэдэг юм байна. Terry Porter. Terry Porter 30 дугаартай 30 дугаартай тоглолт. NFL дээр Одоо зүгээр та нар яг Del Curry-г яг энэ дугаараа мөглөх хэмжээний тоглолт Харин би бас байсан тэгж- гэдэг дээр ямар бодолтой байдаг. Би бас яг тэгж бодоод. Би харин бас мэдэхгүй л байна. Эргэлзэж байна. Одоо зөв Del Curry гэх юм бол бас 30 дээр чинь хэн байгаа үстэй? Месси байгаа үстэй. Барса. Зүгээр ер нь 10 дугаар л та. зүгээр 16 жил NBA тоглосон юм байл. 16 жил. 16 жил. За. За тэгээд карьертаа нийтдээ 12,000 оног авч ирсэн. За мэдээж одоо үеийн гэсэн мөнгөтэй ажиллавал энэ бол баг сонсогдсон. Тэг 25 өрөөг багтаал 25 өрөөд 12,000 он авч ирсэн. карьерийнхаа Тийм шүү дээ. 30 байсан баха. Тэгээд Тэр үед Рональдиньо байсан байна. шилдэг 6 дахь тоглогчийг нэг удаа авч ирсэн. Бас Ер нь бол багтаа ер нь голдвол шидэгчийн үргэлж гүйцэтгэж ирсэн. Тэгээ ер нь бол гараан гэхээс илүү сэлгээний оноо авахч байсан. Тэгээд Стефэс болж ер нь мөнгөлж байгаа гэж юу? Тэр эффект байгаа. Заавал хүүхдийн холбох шаардлага байхгүй. Шарлотод юу гэдэг нь Шарлот Хорнец багийн Домгууд л та аав хоёр ч угна. Брони Джеймс л гоё. зөв Шарлотод Шарлотод 50 даа. багийн нэрд үзүүлсэн амжилт баг болохоор ч гэдэм үү. Тийм. Тэгэхээр ер нь бол Kemba Walker бол дугаараа мөхлөх нь тодорхой юм шүү тий. Ирээдүйд. Del Curry мөхлүүлж ивэл Тэгвэл Gerald Wallace-ыг мөнгөлөх хэрэгтэй биш үү? Кемба Walker зүгээр ямар шагнал авч авчихсан ирсэн. та юу? Тий. Авч шагнал авч юм. Плей-оффт авч орсон. All-Star болсон юм байна. 3 удаагийн All-Star. Энэ дээр уг нь хин Майкл Клей Томпсон хоёр л байх. Бас дараа дөрөвт үт юм лөө.
Дөрөвт байд юм байна. Дөрөвт байд юм болов. Клей автагаа байгаа шүү дээ. За Коби Леброн хоёр бол ерөнхийдөө аавд ягаад чирсэн. За Стеф ч гэсэн түлхүүж ирсэн. Гэхдээ аав нь бол хамаагүй том хувийн нэмэртэй байгаа. Хамгийн ойрхон нь Майкл Клей хоёр ч нөгөө яг онооны ойр юугаараа бол ойролцоо. Ан чинь нөгөө шат эсрэг юм ба штэ. Стеф бол аав нь нэлээд бас том тусалцаа үзүүлсэн шүү дээ 12 хэдэн зуун оноогоор. Коби ч юм болохоор аавыгаа чирсэн. Леброн ч хүүгээс чирсэн юм ба штэ. Яг гурван өөр юм ба штэ. Энэ бол ер нь Леброн Броны хоёрыг бас эвдэгтэд хэцүү л амжилт та тий. Тэг хоёр хүн болохоор гайгүй л дээ. Одоо Тейтумын хүүхэд орж ирээд гэхдээ бас яг сайн сагсчин болоод бас 20,000 оноо авах хэмжээнд тоглох уу гэдэг бас асуулт шүү дээ. Ямар хэцүү юм. Гэхдээ одоо ойрын маа Тейтумын хүүхэд байгаа шүү дээ. Энийг өвдөхгүй байж яах вэ? Үгүй хин Брайс орж ирээд аав хөө 3 моруу гэж нийлж болд юм болов. Зүгээр яг боллоо шүү дээ. Дугаараа мөнхлөх гэдэг чинь өөрөө бас тэр организашнд амар чухал зүйл хийцэн тий. Тоглогчийн хуваарч тэр магадгүй зодог тайснасаа хойш бас Шарлоттод хийсэн юм нь бас их юм болов. Тийм, ер нь Шарлоттод комментатор эдэр хийжсэн. Тэгээд яг үнэ. Тэгээд одоо юу гэдэг зодог тайлахтаа Шарлотт хорвоцыг бүх цаг үеийн хамгийн олон оноо авах буюу 10,000 оноонд 9,840 оноонд өгчээсэн. Тэгээд зодог тайсныхаа араас бас энэ оргдоос туслалцаатай юмнууд хийсэн юм хийсэн. Тэр бүх зүйлийг нь бас ингээд хараад бас үржиж байна. Яг үнэ. Бас жижиг багт тоглохын давуу тал нь тэр байл да. Тийм магадгүй тий. Одоо жишээ нь Lakers Саша Вуйчич юу ч өгөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхэд OKC ямар дугаар мөнгөлсөн юм бэ? Collins төвийн тоглогч байгаа. Тийм, Ник Collinsны дугаар мөнгөлсөн тий. Ник Коллинсон бол яг карьерийн турш тоглолцсон тий 12 жил тоглоод одоо тий. Тэгэхээр Del Curry бас магадгүй тийм. Тийм, Del Curry чинь жишээ нь Шарлоттын баг хамгийн шилдэг бүх цагийн хамгийн шилдэг шидэгч шүү дээ. Одоо энэ Conkney-Plel булгах гэдэг болохоос шүү. Тэр булаагна уу? Тэр бол тийм. Гэхдээ тухайн үед чинь угаасаа нэг юм уу 2 удаа 3-аас шидэх оролдлого хийдэг тоглогчийг л баг 3-аас шидэгч гэж ярьдаг байсан. Режи Миллер хүртэл карьертаа баг нэг тоглолтын дундаж 2 удаа 3-аас хийсэн байдаг байхгүй. Тийм шүү дээ. Одоо юм random баг-ийг Режи Миллерээс илүү шидэж байгаа юм байл шүү дээ. Их шидд одоо attempt дээр оролдлого нь тий. Тий оролдлого нэг дунд чинь 4.1 хэдл юм байлаа шүү дээ нэг тоглолт. Тэр чинь одоо Режи Миллер бид нар амар crazy юм ярих гэдэг байгаа байхгүй. Boston Celtics-ийн нэг тоглогч 21-нд давталгаа хийж байгаа байхгүй. Сайн авсар. Гэсэн чинь 21 үлээ 21 үлээ 3-аас. Гүгүү тэр хүн чинь карьерийнхаа турш уусаа ерөөсөө 90% нь 3 шидсэн бэл. Гэсэн чинь Атланта Хawks-ийн төвийн тоглож байгаа Оконго багасаа буюу Атланта Хawks-аас хамгийн олон удаа 3-аас 10 нэг тоглолтод 15 удаа шидсэн байгаа байхгүй. Шагсны өөр юм болцсон. Тий. Тэгэхээр хооронд нь жиших бас аюу хэцүү. Хэцүү. Одоо Del Curry магадгүй одоо цаг үед 10 оролдлого хийдэг байсан бол оноон чих, оруулсан тоон чих тий шал өөр байх байсан юм байна. Тэгэхээр яг харахгүй тэр үеийн сагс нь угаасаа тийм байсан чинь Del Curry тэр үедээ бол шидэгч өгөөл. Тийм. Тэгээд энэ тоглолт Golden State-тэй байх тоглолт байгаасай. Тийм тэгээд Stephen Curry, тэгээд Seth Curry, тэгээд Curry 3 тэнд одоо дугаар мөнгөлтөнд хамт байгаасай л гэж бодож байна. NBA team тохируулсан байгаасай л гэж тохируулсан байгаа хөө. За тэгвэл Jonathan Kuminga-гийн солигдох эрх нэгдсэн. Эрх нэгдвгүй шууд хөсөлт өгсөн тий. Би бол Peyton Watson-ы сайн тоглолтыг хараад ерөн зүгээр потенциал нь Kuminga-тай адилхан юм байна да гэж харсан дараг. Тоглолтын ч төстэй ч юм шиг. Peyton Watson гоо. Тийм. Яг Denver-т одоо 24 оноо дундчлаад Jokic-аас хойш. Peyton Watson ч алитийн Kuminga давтсан юм шүү. Давчаагүй юм. Би бол давтсан. Player of the week мэг болсон. Одоо ингээ Kuminga Watson үгүй хүн Watson гэнэ үст. Яаж хийж байгаад одоо харин өөр багт очиж тоглох нь харын анч залуу байна тий потенциал байна. Watson-ыг яаж хийж байгаад аваад үлдчихвэл бүр тэгж яриад Jokic-ийн дараа Watson дээр бага бүр. За Jonathan Kuminga-г тэгээд дахиад одоо Kings нэр холбогдчихлоо энэ чаавас. Kings яг 4 номер хаагаад байгаа. Лавинаар сэл. Kings нэр холбогдчихлоо нэр гэсэн. Kings-д бол баг зүв алхан байхгүй юу? Залуухан тий атлетик NBA-д 20-с 25 оноо дундчлах боломжтой. Ийм тоглогчид угаасаа ажил олдно. Зүгээр надад зүгээр нэг юм амар ядаргаатай байгаа нь Kuminga аль хэзээ солигчоог байгаа л байгаа.
Өдрөө болгоо бид нар нэг NBA-гийн суперстарыг ярьж байгаа юм шиг өдрөө болгоо Кумингагийн талаар тэгээд хин нэг нь солигдож чинь гэж ярихаар л Golden State яригддаг. Golden State ярихаар байгаа Куминга тэгэл өөдөхтэй үгээр өдрөө болгоо яригдал явчихсан. Багийнх нь хүртэл одоо эхнээсээ тэгээ Куминга хайж өтсөн. Амжилт үсийг эхэлсэн байлээ шүү дээ. За солилцооны хувилбар байна. Энэ яг үн тэнцэж байгаа бүх юм тэнцэж байгаа яг ингэж солилцоо өгдөл ерөнхийдөө айгуу цэвэрхэн солилцох те боломж нь аваад шүү дээ. Монк Кён хэлээс гэдэг. Энэ хоёраар яах те. Харин одоо Warriors болон D'Antoni Melton гинтлээсээ эргэж ирээд маш дэжгүй формтой тоглож байгаа. Тэгэхээр урд хамсайтай байгаа тийм урд чугамд тэгэхээр ахаад ийм 2-2 хүн авчираад хэрэггүй байхгүй. Монк чи ирээл ахаад нэг Jordan Poole шүү дээ. Тэ? Хэцүүлтэй. Амар хэцүү. Энэ бол гэхдээ яа тийм бол энэ солилцоо надад таалагдчих. харин Яа дүүл мөдөө харин уу? Мөдөө харин биш ээ. Мөдийн потенциалаа Тулцсан уу? Энэ Бруклин таштай. Бруклин тэдрийг авахгүй. Бруклин тэрэггүй байхгүй. Бруклин авахгүй. Тэгэхээр юу амарч MPJ Golden State байл ямар юм бэ? гэж. Үгүй жигнэсээ үзээдэж шүү дээ. Нуруу өндөр. Тэр чинь ураа шидэн хамгаалч малгч юус харахгүй шиддэг байхгүй. Тэгээд нөгөө шидэлтийн форм нь өөрөө ингэж бөмбөгөө ингэж дээрээс авч шиддэг. Рашид болсорхоо. Дээрээсээ ч шиддэг тийм. Тэгээ өндөр өсөрч тэгээ хинч хамгаалахгүй. Ер нь өндөр өвдөө 3 Тэгээд Стефи хажууд тим бас л сонин стрик шүүтер штэ. Мэдрэл муутай юм шиг шийдэж штэ. Өвчтөө штэ. Харин Стеф бөмбөг очих юм уу гүй юу л гэж ярих нь штэ бүр. Угаасаа пассалж бол мэдэхгүй штэ. Тэ. Нэг хөвлбөр яваад MPJ-гээр дамжаад Стефт очих байсан бол очихгүй штэ. Шоо шидчихсэн штэ. Мань нэг шидэж яах штэ. Загсан бөмбөг талаас нь харуул Голдонд амар ашигтай наам аахгүй юу? Ягаад гэвэл MPJ-гийн нэг давуу тал нь самбарт сайн байхгүй юу? Тэгээд Golden State-ийн бүтэн үйлрлийн ярьж байгаа сул тал нь юу гэхээр самбарт муу байна, намхан байна, жижигхэн байна гэж яриад. Өндөр нууртай 3 шидэх чадвартай самбарт явах боломжтой. MPJ тоглогч. Зүгээр гинг битлээс болох юм бол энэ Golden State хамгийн ихтэйс. MPJ хөгшин тоглогч гэж хэлэхгүй штэ. Юу гэж хэлэхгүй штэ. 98 он төрсөн үний ч одоо хөгшин гэхгүй штэ. Тэгэхээр чин тэр нөгөө залуу хэрэгтэй одоо нэг цус хэлбэх хэрэгтэй байгаа штэ. Залуужуулах жоох. Арай асуудал нь тэр Бруклин яах гэж хийх юм бэ л гэж байгаа. Яах гэж MPJ-г авсан. Яах гэж Cam Johnson энэ хэлцэж ядаж драфт ирэх хэрэгтэй байхгүй. Куминга залуухан потенциалаа бүрэн хэмжээнд тайлжлах боломж нөхцөлийг олохгүй байгаа учраас энэ потенциалыг нээж өгөх боломжтой. Тэгээд залуухан баг Бруклинээс ирээдүйн хөдлөө энийг хийж эрсдэлтэй алхам хийгээд цааш нэг develop хийх гээд үзэхэд алалдах юм байхгүй. Яг нэг талаараа одоо Кумингагийн тулсан потенциалыг бол харж амжааг байгаа. MPJ-ийг бол угаасаа авраг авцсан хүн тий. Ганцаараа лидер байвал ингээ 20 оны асуудлыг дундчлахын чарчлаа. Тэр талаар байж болно. Гэхдээ амарчтай бол би санал байна. Одоо жишээ нь би Бруклин өдөрлөөс бол ядаж драфт ирэх аавна л та. Тэгжиж Куминга нэмхэн драфт ирэх гэж л үгэн л дөө. Тэгээ дээрэс нь 26 оны драфт ч бас амар өндрүүлэлттэй байна. Маш өндөр. Бүр Cooper Flag 6-аар гарна гэдэг байгаа драфт. 26 оны драфт ирэх юм багууд өгөх дурггүй байгаа. Хэлээд Ja Morant нэг драфт ирэх юм үнэтэй шүү дээ. Тэгэхээр бүр олон жилийн дараах драфт ирэхийг хүсэж байгаа хэрэгтэй. За Янс үлдэхгүй гэдэг яриа дахиад газар авах. За ёстой энэ дээр л драфт ирэх үйл байх хэрэгтэй. Энэ дээр драфт ирэх өгөхгүй л бол угаасаа явуулахгүй. Оо 4-5 хүссэн юм аа нэг хийж байна. Болно ингээд байна. Бакс өөртөө явуулахгүй. Бакс ч хажууд нь тэр хим MPJ мэйг авчрах гад ч юм уу ингээд. Янас шиг happy байх гэдэг. Буцаагаад. Тэгэхээр энэ баг өөрөө ирээдүйд сүрэх гэдэг байна. Милоки. Одоо ахад уусаа Лилард дээр маш том бүтлгүүтэл болчихлоо шүү дээ. Ер нь зүгээр түүхэнд үлдэхүйс бүтлгүүтэл шүү дээ. Тэр одоо юу гэсэн үг юм бэ те? Тим их зүйл өгж авснаа. Тэрийг худалдаж аваад үнэгүй шахуу буцаага явуулчихж шүү дээ. Тэрэн дээр Янас айгүй хүндсэн юм байл шүү дээ. Лилард гэж явуулсан. Ер нь харилцаанч болохгүй л байсан. Сайнгүй байсан гэж ярьж байдаг шүү дээ. Лилард энэ хоёрыг. Тийм. Хоорондоо хамт нэг ч одоо онгоцонд хамт зэрэгцээ сууж үзээгүй гэсэн. Энэ хоёр. Ер нь бол ингээд Янас би явах нь бол баг 99% болоо гэж бодож байгаа. Гэхдээ энэ солилцоос хаагтаас өмнө үү 100 уу? Багууд бол жишээ нь юу ажиллана шүү дээ. 100-аа үлээж байгаа. Үгүй. Энэ нөгөө зарим тоглогчдоо бүтэн экстеншн хийхгүй Янасыг хараад байгаа юм байна. Янсын солилцоог хүлээгээд байгаа. Тий хүлээгээд би бол тий экстеншн хийхгүй байгаа. Энэ үедрэл дуусахаас өмнө Янас явчихна. Яг л ер нь ингээд сэтгэлний өвчин суперстар тоглогчийг дахиад сэтгэл хангалуун болтол нь өөрчлөлтийг хийж чадах баг
айгу ховор байдаг. За энэ магадгүй том зах зээлтэй баг байвал боломжтой баг. Тэрнээс Milwaukee Bucks-ийг бол би нэг боломжгүй шаарддаг. Би бол яг Milwaukee-гийн одоо ерөнхий менежер удирдлага байсан бол аль болох яг энэ үлрэлтээ багтаж явуулахыг чинь. Яг тэгэхээр агуу тоглогч нар багийнхаа энэ нөөц боломж олцоо бүгдийг ер нь сорчдөг. Яг ингээд шавхчдаг байхгүй. Леброн хитрхи агуу учраас те Леброн дэр ингээд Кливлендийг ховоосоо орхиол явж. Майамиг ховоосоо орхиол. Ахаад Кливлендийг ховоосоо орхиол ингээд тэдрийгээ бүр даван туулаад хөгшилж өгөхгүй шүү дээ те. Тэгмүүд яг адилхан кейс. Үлрэл дуустал хүлээх юм бол юу ч болчихно. Тэр одоо байгаа дээрээ OKC нэ нүү Сан Антонио вэ нүү за maybe Нью-Йорк ч юм уу ингээд байж болох тэр драфт ирэхүүдийг цуглуулад одоо шинээр л эхлэх хэрэгтэй. Авраг авцсан. Яан шиг тоглогч хийдгээ хийсэн те. Одоо дахиад шинээр бас юу яадаг юм бэ? Боён заяа эвэдэг юм байл шүү дээ. NBA-д чинь. Дөркийн дараа хин гарч ирэл те. Лука. Тэгэл Сан Антониот ч гэсэндээ хэдэн үеэр нь big man ивэч юм те. Тэгээ тийм ивэлтэй баг байна л та. Тусдаа. А нэг ингээд сүрээд тэгээд тэр жигтэй бас 30-40 жил сүрж байгаад нэг босдог бас багууд байна л та те. Chicago гэдэг. Golden State ч 40 хэдэн жил зовсон шүү дээ бас. Тэгжиж Steph дээр. За Bucks тэгэнгუთ ингээд сэтгэл ханамжтай байх гад нэг иймэрхүү тоглогчдыг жоохон чеклээд байгаа юм байна. Сургуулийн аваад сэтгэл ханамжтай байх уу? Яг нөгөө зах зээл дээр байгаа боломж нь санхүүгийн хувьд ч гэсэн боломж нь л юм л дээ. Ямар ч боломж байхгүй юм л да. Байхгүй энэ удлаа харагдаж. Тэнч хослоод айгүй хэцүү. Тэгэхээр яг болж болно шүү дээ. Амжилт үзүүлж болно шүү. Гэхдээ тэр хүртэл яг тийм төвчээртэйгээр Янис хараад үлээгээд байж боломж байхгүй ч. Одоо жишээ нь Philly-тэй плей-офф таарахад Milwaukee яг эдрийг зургуулангийн аваад үзэлцгүй л гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Сургуулаа байгаад ч нэмэргүй юм байна. Тийм тохирохгүй л тий. Зүйлтэй тий. Ер нь одоо баг нь нэгэнтэй ингээд юу болцсон шүү дээ. Балансгүй болцсон шүү дээ. Тэгэхээр одоо ер нь сая Lillard-ийн бүтлгүүтлийн ардаас том одууд ч гэсэн их Bucks дэх сонирхолгүй болчихж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр ялчгүй яг драфтаар босох болчихсон. Одоо Wiggins гэмээр байгаа ч гэсэндээ тэр чинь яг Steve Kerr-ийн систем дээр л яг нэг жил гялалцсан. Тэгээ нэг жил гялалцсан. Цорын ганц All-Star нь Wiggins бол тий. Чи бас K-pop mop-ийн нөлөө орчлоо яалаа нэг сони юм болчихсон юм аа. K-pop-ийн нөлөө. Тэгээд ганц л All-Star-тай. Тэгээд за магадгүй Jeremy Grant. Тэгээд хоёрдугаар шатаад авах юм уу? Тэгээд яах юм? Тийм шүү дээ. Тэрэнд Янис happy байх юм байна. Тэгээ байхгүй нөгөө хамаг юма тавиад Jeremy Grant аваад ирсэн. Тэгээд Янис нь явцсан. Тэгээд Jeremy Grant-тайгаа л үлдэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тийм юм бол одоо амар өндөр үнэтэй байгаа. Тэгэхээр яг энэ өндөр үнэтэй байгаа дээр нь яаж хийж байгаа л би бол бүр 4-5 Пол Жорж OKC 2-ын солилцож хэдэн драфт ирэх юм. Гэхдээ одоо ер нь тим солилцоо явах юм. 5. Одоо яг энэ NBA-д явах юм уу тийм солилцоо. Сая Гобер мөбөр чи 100000 драфт ирэх. Одоо ингээд Лукаг бодохоор ч амар шүү. Desmond Bain 4 драфт ирэхээр сая зон солигдсон шүү дээ. Орлонд ороо. Юу гэдэм те. Тэгэхээр чи Янис дээр одоо тэгэл баг 10 драфт тэгж болдгоо бах л да. Макс нь хэд өгдөг лээ. Мэдхгүй ямар ч нэлээд дээр. Гэхдээ OKC ингээд гоё ингээд 30 хэдэн драфт ирэх дараа сууж байгаа шүү дээ. Бүгдийн дарцаа сууж байгаа шүү дээ. Гэтэ ер нь драфтын ирэхийг хамаа намайг өгж явуулахгүй дархан нэр нь зүг юм байна. Урттаа зүг юм байна гэдэг. Ер нь бол харцсан. OKC-гээс харчлаа шүү дээ бас тий. Тэгээ дээрэс нь би бол ингэж бодож байгаа энэ OKC-г ялагдаж малгадангууд тэр 70 тождог баг магтай харьцуу шоолж болохгүй. Эдгээр Ян сүрээд ирвэл фаны байха болно шүү дээ. Бүх юм фаны байха болно шүү дээ. За тэгээд Bucks угаасаа 11-р байранд ч явж байна. За Янистайгаар үлрэрлийг дуусгасан ч гэсэн ингээд хэцүү байна тий. Тийм чүү айл нэг 9 рүү л оруулаад орох байхгүй юу? Эхний яг тэр 8 руу орно гэдэг бас хэцүү байгаа байхгүй юу? Тэр 8-аас хожоод яваад байна шүү дээ. Тэр плей-ины тэр 4 багийн 3 нь бол ерөөсөө плей-индээ эдээшсэн багууд шүү дээ. Атланта, Майами, Чикаго. Одоо тэгээ араас нь Hornets чинь гүцээ гараад ирлээ. Bucks-ийн дээр гараад одоо ингээд цаашаа. Hornets чи хаалт. Тэр Brooklyn чинь бас хөөрхөн үзнэ. Тэр өөдлөөрөө Hawks бас жоохон таарах юм байгаад байна. Тэгээд Hawks үнэхээр тий амар хэцүү байгаад байна. Тэгэнгუთ нөгөө Research-ийн хоёр байхгүй болцсон. Тий. Hornets бол дэвшлэх боломж зөндөө. Hornets-тэй гоё юм учраас армаар л болж байгаа юм байна.
За Брансон гимснээр Нью-Йорк Никс. Би харин би энэ Чикаго Буллсыг бүр үнэхээр хармааргүй байна. Хэдэн жил яг ийм тоглолтыг харав. Тэр нь Шарлоттыг плей-ин минь тоглохыг хармаарах юм. Эд яг. 3-4 үлрэл дараалж 10 марвар гарч ил байж байна. За энд бол харин өрсөлдөөн шиг юм байна. Яа тэр ихний 6-7 нэг 2-2 дараалал хожигдчих бол хэцүү. Гэхдээ хараа дорндын ард ч гэж байгааг 20 очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр өрөндийн ард ч байгааг 18 гэхээр дорндын 10 баг энэ жил хоорондоо бол бас үзээтэй байгаа байхгүй. Тэр Clippers одоо дээш Ран хийж ийн гэж гисэн дээр Ранрын хэлдгээр ран хийж ин да тий. Clippers багаар дээ. Яваад л. Өчигдөр бол энэ Memphis хожихоос өмнө плей-индээ байсан шүү дээ. Ороод 10 ороод. Нөө Тайло чинь нөө 6-21 ихэлсний дараа 35-20 хожих юм бицтэй гэдэг бүгд шоолж исэн шүү дээ. Тэр 6-21 ихлүүлснээс хойш харахгүй 12-2 гэдэг амжилттай. Тий. Одоо харин нэг 2 тоглолт Кавай өнчих юм байна. Өнчөр болчлоо. Сая өмнөх тоглолт үндсэн чинь Хаардан гайхалтай тоглолт хожицсон. Энэ хоёр тоглолтын нэг нь авчмаар байна тий. Ер нь бол Кавай зүгд. Кавайгүйгээр Clippers хожих угаасаа айгүй хэцүү. Маш тий. Бас нэг ротейшнда 2-3 шиг залуу тоглогчдыг маш сайн оруулж ирсэн байгаа. Тийм болохоор ингээ очроо олсоор байгаа 9-оор гараад эвгүй шүү дээ. тэгээ плей-инд 2 гэж 8-аар гараад OKC-д гая болох юм. Яг очроо олж ирээл. Эвгүй шүү. Иймэрхүү сайн бүрэлдэхүүнтэй баг болонгуяа эвгүй туршлагатай. Айл амтан самарх үедээ байлаа. Хүний амбиц тэр Dynasty болно гэдэг амбицлж байгаа шүү дээ. Өнгөрсөн жилийг л дахиад үзчихээ л та. Дэнвэртэй. би ярь Гоё сте. Стресстэй байсан. би ярь Ядраасан те. Lakers хөөсөө Clippers-ийг дээшээ гарч иж байгааг хараад жоо доош шууг шараад шүү дээ. Маазарч. Одоо яг Элэ хотод хамгийн илүү саксны баг нь аль баг байна гэд зүгээр асуучих. Угаасаа уурлаад байв тэгээд. Угаасаа Clippers л шүү дээ. Эсрэгээр Lakers яг асуудлууд нь бүр улам Нэмэгдэж хамраад хурцтаад эхэлсэн. Яг нэрээ одоо Lakers яг яах ёстой. За тэрийг Одоо зүгээр одоо ингээд надад нэг юм амар ядаргатай. Тэр нь ингээд яг ингээд гол тоглогчд нь орж гараад гимтэл бэртэл ингээд тэгэхээр яг багийн тэр нэг chemistry тэр уур амьсгал те нэг баг шиг байхгүй байгаа байхгүй. Тэгээд залуу тамирчдын хандлага жирэн надад ерөөс таалагдахгүй. Яг л нөгөө л Luka LeBron хоёр хийх ёстой гэсэн байр суурьтай баг ингээд өөртөө хойшоо тавиад байгаа юм надад санагдаад байгаа байхгүй. За тэгээд DeAndre Ayton заримдаа сайн заримдаа муу. DeAndre Ayton яагаад орой болгон сайн тоглохгүй. Магадгүй тэр нь бөмбөг ирэхгүй болох хугацаанд байгаа. Ийм санаа байгаа даа. Кумингагаар солио LeBron-ыг. Тэгээд илүү дутуу юм ингээд 2 3 4 5 дахь баг орж ирээд. Тэгээ Lakers ингээд шинээр залуу эхлэх. Залуу одоо тий бас ягавтай эн чинь шуум яваад байгаа мó зөв амарчингийн санаа. Миний санаа. Golden State биш үү? Яахчгүй заяа. Харин фэнүүд одоо яг фэнүүдийнхөө төлөө LeBron Steph хоёрыг 2 жил харчихъя л та. Плед зарлаа та. Бүх тоглолтыг PSN-аар гаргах тий. Тий. Бүх тоглолт үндэсний телевизээр гаргах. Хоцсон хожигдсан хамаагүй. Тэг техникт олдохгүй шүү дээ. Тэг мэгт үн хадчмадаа тий. Олдохгүй шүү. Тэгээд Golden State мөнгөө хийчих үзэн шүү дээ. Яа тийм сүүлийн last ride 8-8-аар гараад гоё үзэн шүү дээ тэр чинь. Бүх шүгэл Steph LeBron-ы талд үлээн. Тэгээд Lakers гоё залуу яг цэвэр Luka дээр ингээд билд хийгээд тэгэл баяртай баярлаа аварга авч өгсөн баярлалаа шүү дээ. Тэгсэн чи ийм гэсэн мэн. За өнөөдөр бол Toronto Raptors-ыг хожицсан. Бас хамгаалт нь бас арай дээр байгаа хожичлоо. Зүгээр тэгсэн чи одоо юу дуусахаас өмнө Lakers заавал солилцоо нэмэр хийх хэрэгтэй гэнэ. солилцоо энэ бүрэлдэхүүнээр угс одоо яг текст солилцоонд байнга л нэр нь өгдөн шүү дээ. Тэгээ зүгээр одоо яг бүрэлдэхүүнийг харах юм бол Austin Reeves ирчих юм бол бас угаасаа өдрлийг яагаад сайн эхлүүлсэн. Austin Reeves, Luka хоёр сайн байсан болохоор одоо тэгээд бид нар ямар нэгэн байдлаар 23 дахь өдрлөө тоглолт ийм өндөр формтой тоглож байгаа тоглогчдод муу ярих бол хамгийн тэнэг асуудал байхгүй. Зүгээр яаж балансыг нь олох юм. Үгүй ерөөсөө хараа LeBron бүр гайхамшигтай байгаа. Luka гайхамшигтай байгаа. Тэгэл болоо байгаа байхгүй. Багийн систем. LeBron-ыг үн хүргэж хагаад одоо явуулчихаа. Явахгүй л дээ. За тэгээд LeBron явахгүй. Тэгээд шинээр гэдэг нь юу шүү? Яг Reeves, Luka дээр ингээл тулгуурлаа л. Lakers алдсан. Тэгээд Kuminga ороод ямар ч багтаа Lakers алдсан. LeBron-ийн муу шүү дээ угаасаа. Lakers-ийг хүсэн шүү дээ. Тэг чадахгүй байгаа. Гэхдээ харин тэгэл LeBron байгаа учраас би Benzтэй, G Benzтэй гэдэг шиг те. Тэгэл солилцол та. За та баажаас л ухаантай юу? Ухаантай бол энэ сайн солилцоо болохгүй хаа.
Хин үгүй гэх юм саяных дээр. Өө санийх Golden дээр State үгүй гэх юм уу? Лекс үгүй шүү дээ. Солихоо өрөөл Кумингаас солихгүй. Үгүй дан Куминга биш ээ. Хар мянган хүн оруулж ирж шүү дээ. Нэвтрүүлэг асуулт нэр яац шүү. Зураг тавьчихсан шүү. Хинбэ гэ. Өнгөрсөн нөгөө шиг юм. За. Тэр бас царайнуудад таньж эхлэх хэрэгтэй юм байна тий. За. Ингэж дөөр авахгүй гоо шинийг сэтгэлтэй. Диабето. За. Шарлот Хорнец одоо нөө хожоод байгаа багийг чи бас сэлгээний 4 номер 5 номер. Мууса. Санчлаа. За. Энэ нөгөө Rotation-д оруулж ирсэн гэ түрүү яриадс те. Коби Clips-ийн Браун. Юу лээ энэ чинь? Коби Браун л хэм бэлээ. Ягаад Коби Браун гэдэг нэр ороод ирв? За те тэр. Коби Браун. Энэ айгу зүгээр байгаа шүү. Айгу сайн байгаа шүү. Харин би тэгээд Харагдаад байгаа шүү. Нэлээд харагдаад байгаа шүү. За нөгөө Вашингтоны нөгөө юу нөө Трей Джонсон биш. Биш үү. Клиперс юм уу? Юу юм сүүлийн. саяхан Clips-ийн бүр юу мөн дээр гарцсан байсан. Клиперс юм уу те? Постер дээр гарцсан байсан залуу та. Ер нь бол айгу алдартай нэр шүү дээ. За би хоёрын талаа одоо нэг нь амарчандаа үлдээе да. Би өнөөдөр уг нь юу харж ирсэн юм бэ? Өчигдөр бокскор харж ирсэн. Тэгэл нэг нэрийг хэлчихэж. Орж ирэхгүй. Энэ Jordan Miller гэдэг тоглогч Miller. юм. За тийм. Энэ бол Clippers Kobe Jordan хоёр хоёулаа байгаа юм байна шүү. Тийм ээ тийм Jordan Miller. Тэр rotation-д ороод ирсэн Clippers айгүй хэрэг болсон юм байна. Жохон бодох байсан юм байна. Jordan Miller. Хурцтай аваад. Угаасаа ер нь Kobe Bryant, Jordan Miller хоёрыг л шилжиж залуучуудаа. Kobe, Jordan Miller ч байгаа юм байна. Тийм айгүй. Тийм бро. За энэ хэм бэ тэгвэл? Ямар хэцүү бэ те. Энэ зөв юу шүү? Маш тгүүлий. Дандаа руки нар шүү. Тэгэхээр арай амхан болно. Тэгэхгүй бол бас арай рандом ингүүл хэцүү те. 10 оноо дундчилж байгаа. Уур шуумын тоглож чинь те. Edge comp ч арай 10 биш байгаа тий. Edge comp биш. Edge comp энэс арай илүү байгаа хаа. Буфтагаас доош edge comp. Хин бол. Иймээс жинхэнэ Трей Джонсон ч юм шүү. Бизнес таавал таа нийлээд. Fierce юм болов. Ace Bailey гэдэг. Ace би бүр яг энэ статистикийг харсан шүү дээ. Ийм арчаагүй самбар дундчилж байгаа сте. Ace би бүр гурдаар тоглож байгаа шүү. Юта мутаг нөгөө драфтлах хувьд голоод ирсэн мэт дээ. Hold up хийж мигээл ингээд. За энэ юм бэ. Бас нэг руки байна да. За энэ хурганд амжуулалт өгчдөг үү юу байна. Тийм ээ тий. Нөгөө Pelicans-ийн Fierce санаанд ороод байна л да. Field goal нь 42.8 таа юм байна. Dylan Harper 42 field goal болж гин. Тэ? Болж гин. Болж ш рукигээс ийм Амар болчих. шүү. Сэлгэнээс баг минут тоглож Амар байгаа. шүү. За энэ юм бэ. За энэ За чинь энэ нөгөө Edge comp байна да. Edge comp юм. Edge comp байна. Edge comp. Систем мөртэй байгаа. Ялчгүй бөмбөг тасал масал тэгээд ингээ харангуут ялчгүй нэг олон талын ингээ. Тэр нь бол амхан 3 руки асуусан. Энэ бол энэ бид доотлол 15 жил тоглох үг шүү. Доотлол. Тэгээ уусаа энэ Тэр ер нь амьдрал бол хангрэ те. Тийм нэр тогшоор нэ. 15 жил тэр шаа. Ер нь defensive player of the year мэр гэсэн явж бас Garden Bears ярьцсан явж магадгүй л тоглох гэж. Тийм тийм. Яг гоё. Сайн байвал урд батлер байна да. Gary Payton-ээс хойш маш. Сайн драфтын Хайрис VJ 2 бол ингээд одоо тун утахгүй ингээд хамгийн шилдэг баккорт ер нь ингээд одоо яг 1 2 дээр гээд баккорт ярих юм бол өнөөдөр энэ бид яг юм байна. байгаа хоо одоо энэ одоо маш яг тулгамдаа санаанд орж ирэхгүй болохоос байгаа. За яг мэдээж хингээ J-Dub Shay гээд оруулж ирж болох л та тий. J-Dub ч одоо 3 наа. J-Dub гэхэл 3 Ямар баккорт гинэ? Яг 1-2-ын. PG Одоо хууч Step Clay, Step Clay Splash уу? Ер нь Maxi Edge Comp 2 айгүй гоё баккорт болцсон шүү. баг одоо ч яг одоо ч 2-2 үзэх юм бол үзэн штэ. Одоо тэгээд бид нар Fox Аа яг Dylan Harper гэж яриад 2 үж болох юм уу? 2. Mitchell Garland. Mitchell Garland. Mitchell Garland байна. Хамгийн том нэр үр юм шүү те. Тийм ээ, Mitchell Garland. Урд байгаа. За нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлөе доо. Тэгээд ямар ч сан Edge Comp Max 2 ирээдүйд хамгийн шилдэг урд чугны хослол болоосаа гэж сайхан ерөөлөөр энэ нэвтрүүлгээ өндөрлүүлээ да. Хамтаас үзэгчтэй баярлалаа. Дараа 7 хоногт 21 цаг 30 минутаас эргээд уулзъя. Sounds so funny when I could keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done, 'cause I know
though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is goals, I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be closed a little bit. Oh Lord, I got her in pole position, I don't need a pit stop, never miss out on a mission, I'ma make it